Амар мэндүү Англи Лондон хотоос Нямлгэр мөнчилж байна. Амар мэндүү Монгол Улсын нийслэлд Улаанбаатар хотоос Мөнх Дэлгэр мэдчилж байна. Та бүхэн минь сайхан хаварчиж байна уу? За хайсан байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Энэ нэвтрүүлгийг хөтлөж байгаа хоёр охиндоо болон энэ нэвтрүүлгийг сонсож байгаа та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлж байна. За баярлалаа. За өнөөдөр тэгэхээр монголоо ярьсан Монгол одоо 38 дахь дугаараа эхлүүлж байна. За бид хэд өнөөдөр Монгол нутаг ямар үсэг бичгийн дурсгалтай юм бэ гэдэг талаар ярилцахаар Монгол Улсын их сургуулийн Аз судлалын тэнхим тэр дундаа төрөх судлалын салбарын профессор, түүхийн ухааны доктор Баттулга багшигаа урьж ирүүлсэн байгаамаа. За тэгээд ер нь Баттулга багшигаа товчхон бас үзэгчид сонсогчид та бүхэндээ танилцуулах нь зүйтэй байхаа. За ер нь бол үндсэн мэргэжлийн их бичих судлаач мэргэжлэр Монгол Улсын их сургуулийг төгсөөд тэгээд яг л одоо Монгол нутаг дахь энэ ялангуяа рүүн бичиг гэж дурсгалын энэ өрүүн бичгийн чиглэлийн одоо судалгааг одоо их олон жил хийж байгаа юм хүү юм байна. Тэгээд түүхийн ухааны хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан хийхээс эхсүүлгээл ерөнхийдөө бол энэ өөрийнхөө судалгааны чиглэлээр цааш нь өргөн дэлгэр судалгааг явуулж тэгээд одоо энэ төрөх судлалын тэнхимийг Монгол Улсын их сургууль байгуулж энэ судлаач эрдэмтдийг бэлтгэдэг болсон байна. Гэвчлэнгийн тэгээд өөрөө бол нэлээд 20 гаруй жилийн судалгаа хийсэн хүү юм байна. За энэ судалгаа хийх явцдаа одоо гол ямар чиглэлээр судалдаг юм бэ гэдэг нь болохоор эртний үсэг бичих судлал, энэ дундаа эртний төрөг уугрын археологи хэл соёлын талаар, тэгээд төрөг угсаадны одоо түүх соёлын талаар судалгаа хийдэг хүү юм байна. Тэгээ энэ чиглэлийнхаа дагуу ийм нөгөө эрдэм шинжилгээний нэг сэдвт бүтээл туурвсан юм байна. Тэр бүтээл нь бол одоо Монголын рүүн бичгийн баг дурсгал хэмээх тийм томоохон бүтээлийг туурвжээ гэж тухайн үед бас нэлээд үнэлгээ авч ирсэн юм байна. Тэгээ эрдэм шинжилгээний одоо өгүүлэл 160 гаруй өгүүлэлийг одоо бичсэн байд юм байна. За тэгээд нэг хамтын бүтээл гэх юм бол 25 бүтээл байна. Тэгээ олон улсын болон улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн ихтгэл нь 80 орчим ийм зөвлөд байдаг юм байна. Тэгээ ер нь редакторлож эрхлэн хэвлүүлсэн одоо 20 гаруй ном зохиолууд байдаг юм байна. За тэгэхээр энэ удаагийн ярилцлага маань нөгөө бидний хийснээр энэ Монгол нутагч нь одоо ихээхэн арвин одоо түүх соёлын дурсгалт зүйлс ихтэй. Тэр ялангуяа одоо гайхамшигтай зүйлүүд нэлээд хосгүй үнд зүйлүүд нэлээд их байдаг гэдгээр бас нэлээд алдартай болж байна. Тэгэхээр тэдгээр дундаас өнөөдрийн бидний гол ярих байгаа зүйл бол үсэг бичгийн дурсгал нилээдгүй байна. Тэгэхээр одоо тэр үсэг бичгийн дурсгалуудыг хэддүгээр зууны үед холбогдох ямар дурсгалууд ер нь байгаа юм бэ гэдэг талаар яриагаа эхлэе. За тэгэхээр Монгол орн нь бол ер нь түүх соёлын асар баян туршлагатай тийм орн. Дэлхийд дахинд магадгүй ер нь Монгол орн шиг тийм түүх археологийн гайхамшигтай туршлагатай орн цөөнөлтөө. Ягаад гэвэл энэ бол нэг талаас сөрөгчмөл соёл хэрэгжилгүй нүүдлийн соёл хэрэгжилтэй холбоотой байх. Нөгөө талаар бидний өвдөйц бол асар их одоо соёлжсан боловсралтай усад байж гэдгийг харуулж байгаа юм бас баталгаа хийж хэлж байна. Тэгэхээр нүүдлийн соёл хэрэгжлийн нэг онцлог нь бол гарт харагдаж нүдэнд баригдах тийм барилгагүй тийм бүтээн байгуулалт хүмэт боловч газар дор байгаа асар олон зүйл байна. Тэрнээс гадна хад чулуун дүлдээсэн гайхамшигтай дурсгалууд байдаг. Ер нь Монгол нутгаас одоогийн байдлаар нэг 20 орчим үсэг бичгийн дурсгал олдоод илрээд байгаа. Тэгэхээр 20 орчим үсэг бичгийн дурсгалууд байна гэдэг нь бол эрт үеэс монголчууд ямар их одоо бичгийн дурсгалыг бичгүүдийг хэрэглэж байсан. Ер нь дэлхийн олон улстай хэр өргөн хэрэгжээнд харилцаж байсныг илэрхийл болж байгаа. Тэгэхээр энэ дотроос бол хамгийн эртний бичих нь бол яг үгүй бидний одоо яаж монголчуудаа холбогдох нь гэдэг нь бол за тэр шин хугаан анх 1975 онд олж ирүүлсэн хөс толгойн бичээс гэж үчээс байгаа. Энэ брахми бичгийн одоо гараштай хойлборыг бичсэн бичиг гэж үзэж байгаа. Энэ бол одоо Сиамбиг үгэд толгодж байгаа буюу өөрөө бол хамгийн Жужааныг толгодж байгаа хамгийн эртний бичиг үсэг гэж хэлж болно. За тэгэхээр бичиг үсгнүүдийг эхлээд тоочоод авчил та жишээлбэл одоо ямар үсгүүч байдгийг ингээд аваад үзэх нэгдүгээрт бол брахми бичиг гэж байна. За брахми бичиг нь бол эртний энтхийн үсгүүчүүдийн нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл энтхт бол олон зүйлийн үсгүүч байсан. Бид нарын өвдөйдсийн одоо эмгэг өвчүүлийн ярьдаг одоо жишээлбэл одоо диван гарын бидэг гэдэг үсг байлаа. Та бүхэн мэднэ санскрит бичиг байна.
За тэгээ бидний одоо яриад байгаа брахми бичих мэт энэ олон төрлийн өсөг бичихийн зүйлүүд бол энтхээс халдаад тийм өсөг бичихийн зүйлүүд байна. Тэр нь мэдээж хэрэг торгоны замаар дамжаад төв соёлоор дамжиж энэ газар нутагт ирсэн тодорхой. За тэгвэл дараад нь бол согд бичих гэж байна. За эртний бичгтэй холбоотой нэлээд тусгалууд нь бол согд бичгийн тусгалд орж байгаа. Тэгэхээр согд бичиг гэдэг бол Монгол нутгаас цаад цөөнг болж байна л да. Гайхамшигтай тусгал байгаа. Тэр нь бол 1968 онд Цэд Орсрон гэдэг хүн Архангай аймгийн Их Тамир сум нутаг Баян цагааны хөндөй гэдэг газраас бухтын гэрэл төшиг олсон. Тэр бухтын гэрэл төш нь 3 талдаа согд бичгтэй, нэг талдаа брахми бичгтэй. За тухайн үед одоо хүртэл эрдүүлээ жоох маргаантай байдаг. Гэхдээ хүүхэд хөхүүлж байгаа чонын дүрстэй гэж толгой дээр орой дээр өгөр их хандалтай. Одоо Архангай аймгийн музейд хадгалагдаж байгаа. За 1972 онд Левшинский Лешторны гэдэг хүн уншсан. За тэрнээс хойш бол Японы эрдэмтэн судлаачид за тэгээ Ютаки Йошида гэдэг энэ судлаач оршсон байх жишээтэй ийм зүйлүүд. За тэгэхээр брахмичиг нь бол хүмүүс уншаагүйгаас сүүлд нь бол Хуцаат рогш бол уншаа судалгааны хэрэглэлтэнд оруулсан тийм зүйл үйл тэ согд бичгийн хувьд бол тийм. Тэгэхээр энэ согд бичиг гэдэг нь дэлхийд дахинд бол жишээлбэл аваад үзэл одоо чоног хөхүүлж байгаа алтан баримл бол Ромын эзэнт гүрэн толгодсон тийм. Тэгтэл бол чоног хөхүүлж байгаа хүүхдийн дүрстэй ийм сүрлэг яст мэлхийн дээс болсон хөшөө Монгол нутагт одоо байна. Тэгэхээр бол дэлхийд дахинд магадгүй ийм хөшөө дурсгал одоо ийм гайхамшигтай зүйл бол ховор шүү дээ. Тэгэхээр бол бид нар энэ соёлын сайхан зүйлээр бол бас бахархаж байгаа юм шиг. За дараад нь бол одоо согд бичгт гээд аваад үзэх юм бол уйгрын харуулгасын согд бичээс гэж байна. Харуулгасын гэрэл төвшний согд бичиг 814 оны орчим бичсэн байх гэж үздэг. Уйгрын харуулгасын согд бичиг. Дараад нь бол Өөр хангай аймгийн Сэврээ сумын нутагт байдаг Дарангийн гэр гэдэг газар бол Сэврийн бичээс гэж бас согд бичиг байна. Энэ бол тан улсын үед гарсан алуун шины устгыг дарахаар явсан зэрэгүүдэд толгойтой гэдэг ч тийм үү. За ингээд нэг согд бичиг байна. За дараад нь бол өрөөм бичиг гэдэг очих орж ирнэ. За тэрний дараа зүгээр тоочод авчих өрөөм бичиг байна. За дараад нь бол мэдээж хэрэг өрөөм гэдэг нь бол Скандинавын орнуудын хэлээр буюу герман хэлээр нууц тайлагдчихгүй гэсэн утгатай. Энэ бичгийг бол эхлээд үзэж судлаад 1889 онд Ядранцын үед үзүүлсэн шинжилгээний анги Монгол нутагт ирээд тэгээд гайхамшигтай хосгүй тийм дурсгал хөшөөнүүдийг үзээ. Тэрээс дэлхийд дахинд энэ бичээсийг үзэж судлах болоо. Тэгээд 1893 оны 12 дугаар сарын 15-нд Вильгельм Томсон гэдэг хүн тайлж уншаа. За 94 онд бол Арадлав ном хийлгэснээр дэлхийд дахинд энэ тайлгдчихгүй нууц гэжсэн бичгийн тусгалыг бол тайлж уншсан тийм төвхтэй. За дараад нь бол бид нарын сайн мэдэх уйгар бичгийн тусгал байгаа. За мэдээж хэрэг Дүргийн хаан тус мөхсний дараа 744 онд Дүргийн хаан тус мөхөө 45 оноос эхлээд бас мөлөд гарч ирээд тэрний дараад нь уйгрын хаан тус бас мөлий хөгөөд уйгрын хаан тус байгуулагдаад энэ үеэс эхлээд бол уйгарчууд эхлээд өрөөм бичиг хэрэгжилж ирсэн боловч дараад нь бол шашин соёлын нөлөөгөөр уйгар газар дэлгэрсэн майны шашинтай холбоотойгоор судлаачид тэмдэглэсэн байдаг. Одоо сойгод бичгээр толгуурлаад уйгар бичгийг авсан. За тэгээд уйгар бичгийн тусгалууд гэж Монгол нутагт байгаа. За жишээлбэл уйгар бичгийн тусгал нь бол одоо долоодын гэрэл төвшөө, долоогоодын гэрэл төвшөө гэдэг 1957 онд Улс аймгийн Харуус нуурын хөнөөс бол дорцронгоо олсон тийм хөшөө байдаг. За ийм Ширбак гэдэг хүн тэрнийг уншиж судлаад энэ согд бичгээс уйгар бичиг шилжилтийн үеийн дурсгал байна гэдэг ингээд тайлбарлсан зүйл байдаг л да. За тэгээд согд бичиг бол бэлхэн бичгийн тусгалууд бас байна. Бэхээр бичсэн согд бичгийн тусгалууд, уйгар бичгийн тусгалууд бол Монгол цаангүй. За дараад нь бол согд бичгийн дараа бол орж ирсэн тусгууд мэдээж хэрэг бол Монгол бичгийн тусгалууд байна. Монгол бичгийн тусгалууд бол Монгол газар нутагт хар бэхээр бичсэн Монгол бичгийн тусгалууд байна. За хамгийн эртнийх нь гэвэл Чингисийн чулууны бичиг гэдэг та бүхэн бүгдээрээ мэднэ. За тэрний дараа бол Монгол бичгийн тусгалуудыг сонгод Монгол бичгийн өмнөх үеийн тусгал, сонгод Монгол бичгийн тусгал гэдэг ингэж хувааж ялгаж үздэг л дээ. За тэрний дараа бол мэдээж хэрэг их Монгол улс байгуулагдсан үе гарч ирнэ. За тэрнээс өмнөх үе нь бол Кедан бичиг гэж байна. За уучлаарай бидний мартсан байна. Кедан бичиг гэж байна. За Кедан нар бол Монголд бол жишээлбэл уйгрын дараа мандсан улс шүү дээ. Тэр Кедан бол их баг бичигтэй байсан. Энэ бичгийн тусгалууд Монгол нутагт үлджээ. За дараад нь бол зөрчин бичгийн тусгалууд байна. Зөрчин бол Манж Дүнгус уг санаа усууд энэ толгойтой зөрчин бичгийн тусгал гэж байна. За тэгээд цаашаа явах юм бол мэдээж хэрэг Багуламын одоо юун дээр зохиосон төв төсгөндөө суулаад зохиосон дөрвөлжин бичгийн тусгал гэдэг Монгол нутагт бол дөрвөлжин бичгийн тусгалууд дөрвөлжин бичгийн тусгал бол Монгол нутагт бол бас хатан дээр бичсэн гэдгээ ярьж байгаа шүү дээ. Уучлаарай. Энэ хүмүүс зөв өөр ойлгох хэрэгтэй. Хатан дээр бичсэн бол дөрвөлжин бичгийн тусгал одоо хөдөлгөөний бичээс ч гэдэг юм уу. За одоо бичиг тавцлын бичээс гэдэг юм бичгийн тусгалууд бол жишээлбэл тайхар чулууны одоо дөрвөлжин бичгийн тусгал гэдэг юм уу. Энэ дөрвөлжин бичгийн тусгалууд байна. За дараад мэдээж хэрэг бол санскритээр бичсэн, ланзаар бичсэн. За тэгээд эндээс дээрээс гадна бол санскрит ланз, за тэгээд тодоор бичсэн
соёнбор гэсэн. За тэгээд бол вагиндрагийн өвс хэрэгжсэн ийм зүйлүүд бол байгаа. Ингээд тоолоод үзэх юм бол нийтээр нэг 19-20 орчим. За кирилл үсгийн дурсгалын үеэр болоод 21 орчим. За тэгээд энэ дотор бид урдсан гүнгөрлөө хятад хүчийн дурсгалууд байгаа. Хятад хүч хэрэгжсэн цөөнгүй дурсгалууд Монгол нутагтөлдсөн. Тэгэхээр хятад хүчийн дурсгалуудын бас нэг талаас аваад үзвэл үн цэнтэй сурвалжилт хүмүүс бол хятад хүч гэж таадаг. Тэр тэмдэглэсэн үйл явдлын дамжуулаад Монголын төвөгтэй холбогдох чухал сурвалжуудыг нээж олох бүрэн боломжтой. Жишээлбэл хятад хүч гэвэл Монгол нутгаас хамгийн эртний хятад хүчийг аваад үзвэл нийтийн тооллын одоо 89-с 91 оны хооронд за одоо умард хүннүү за хан улсын хоорондох болсон тулдаантай холбоотой бичиг байгаа. Тэр нь бол Янграан уул гэж ирдэг. Янграан уул буюу одоо инээл хайрхан гэж нэрлэгдэх. Хуучин инээл хайрхан гэдэг байсан. Одоо бол Илрийн ханга ууланд гэдэг нэг бичээс байдаг. Тэрнийг бол зүүн төргийн одоо жишээлбэл умард хүннүүтэй холбоотой тэр. Тэгэхээр энэ бол хан улсын сурвалжид бичигт тэмдэглэгдсэн. Тэр л бичих нь яг хатан дээр байж байгаа жишээ. Тэгэхээр бол Монгол нутаг ин эртний бичгийн бас бол энэ талаас нь аваад үзвэл энэ бичгийн үндэслэлийг юу гэж нөхөд за хан улсын сурвалжид за Монголын төв нутагт бол одоо хүннүү нарын төв нутагт орсон. За хүннүү нарын луудхотыг төвмөрдсөн. Тэгээд эднийг одоо дарсан тухай тэмдэглэсэн байдаг. Гэтэл бол энэ бичиг гарч ирснээр за зүгээр төв судлаач гэдэг юм уу бичих судлаачийн үед юу үзэж нөхөр за тэр үед бол за хан гүрнийх нь үнэхээр төв нутагт орч чадаагүй, орхны хүндэд хүрч чадаагүй шалтгаан юу вэ нөхөд зэрэг одоо Дэлгэр ханга ууланд бол бичиг хүчиж үлдээсэн нь тэрнийг илэрхийлж байна. Хэрвээ бид нар бол орхны хүндэд хүрсэн бол тэнд том гэрэл хөшөө босгож том дурсгал үлдээх байсан байна. Тэгэхээр бол үлдээн одоо ялд байгуулан гээд төлөвлөөд бичиг хүчээд явчихсан. Тэгээд тэр бичгээ магадгүй бол очиж чадаагүй учраас тэр Янграан уул уу Дэлгэр ханга уулын тэнд бичсэн бахаа гэж. Дэлгэр ханга уулын нэрийг бол хуучин нэрээр бол инээл хайрхан гэдэг тийм нэр байдаг юм билээ. Тэгээд тэр бол төгөн сурвалжийн газар зүүн нэрнэр бол за би бас энэ далинд хэлэхэд бол Даштаруугай нутгал да. Тэгээд Даштаруугай бол говийн өндөр гэдэг роман дээр бол энэ талаар сайхан тусламж бичсэн байдаг. За жишээлбэл Дэлгэрийн ханга уулан дээрээс дэлхий харагдан гэж. Тэгэхээр бол алсын бар харах тийм сайхан өөр ханга. За тэгээд цаашаа явах юм бол өөр ханга хойтал. За өмнө говийн нутаг тэр хэсэг газрууд бол онгийн голын ирэх тэр хэсэг газрууд бараг алган дээр тавьсан шиг тийм сайхан харагдахаар тийм хайрхан байдаг болохоор энэ нь бол магадгүй зэрэг стратегийн чухал газар байсан баха. За ийм олон дурсгалууд байна. Тэр одоо би сая тоосон чи ингээд 11 болчихлоо л да. Хэл та эхнээс нь хамгийн ихнийх нь бол брахмын хэллээс үүсэж штэ. Брахмын тий. Тэгээд яваад 11 болсон чи та 21 байгаа гэж сая хэллээ тий. Тэр та болохоор одоо яг би оролцооны араа перс үчийн дурсгал байдаг би дурдсан. Монгол нутагт бол ер нь одоо жишээлбэл перс үчийн дурсгал байна. За төв жишээлбэл хамхар музейн уртаа талд хөшөө байсан. Манайх нь бол тос түрхэд мөргөөд гэдэг тийм хөшөө байсан л та. Тэрний яаж нөхтэй зэрэг одоо 1300 хэдэн онд лээ би сайн санахгүй. Бичсэн одоо аялаад бол дахин магтандуулаа дараад нь сүмхийд исламын сүмхийдийг барьж байгуулахад бичидийг барьж байгуулахад тусалцаа үзүүлсэн хүмүүсийг бичсэн тийм болоод бичиг байгаа. Энийг бол Японы эрдэмтэд бол судлаж гаргасан байгаа. Одоо тэр хөшөө бол Арангаа аймагт байна л да. За жишээлбэл араб бичгтэй хөшөө гэх юм бол Төв аймгийн одоо Эрдэнэ сансан минутагт байдаг. За тэр сэврийн сэрвэн хатны бичиг гэдэг. Тэнд бол одоо исламын шишний одоо имам хүнийг оршуулсан тухай. Энэ талаар бол манай судлаачид бас тэндээс анх бол Шатрасран гэдэг багш олж илрүүлсэн. Тэрний дараа бол манай бас одоо мөнх толгой мэтийн залуу судлаачид бол энийг уншиж судалгааны эргэлтэнд оруулсан тийм зүйлүүд байдаг. За тэгэхээр 10 пэс үчиг нэг хэрэгтэй. Тэгэхээр баталгаа доктор одоо ингэж харахаар энэ маш олон хэл гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр та яг аль хэсгийг хичнээн жил судалсан бай гэдэг тодруулах нэг санаатай. Тодруулбал мэдээж хэрэг гэдэг бол мэрэгжил их сайхан мэрэгжил дээ. Тэгэхээр их судал гэж. Тэгээ их судлаач болохын тулд мэдээж хэрэг хятад хэл тодорхой хэмжээр мэд хэрэгтэй. Манж хэл үзэх хэрэгтэй. Би сая бас манж хэлний бичгийн тусгалыг дурдаагүй. Манж бичгийн туслууд Монгол нутагт бол цөөнгүй би. Ялангуяа Сүбадрын ангиас эхлээд наашаа явсан зам дагсан бол манж бичгийн туслууд цөөнгүй байдаг л да. За тэгэхээр бол тэрэн дотроос бол би эртний өрүүн бичиг гэдгийг бол тухайлан судалж байгаа. Өрөөний гэдэг нь бол би өмнө хэлчихсэн. Өөрөөр хэлбэл түрэг уягрын үед холбогдож байгаа энэ бичгийн туслуудыг одоо нэлээд эзлэн судлах. За тэгэхээр бол энэ бичгийн туслуудыг яагаад судлах болсон юм гэхээр ер нь Монгол нутагт байгаа бичгийн туслуудыг бол олон золын гадны эрдэмтэд голдуу судалсан байдаг. Тэгээ гадны эрдэмтэд судалж байгаа учраас бол ер нь тэрнийг бол монгол хүн өөрөө
өөрснөө л судлах ёстой. Тэгэхээр бол 75 онд илүү юм шинхүү гэдэг хүн бол анх энэ одоо өргөн бичгийн дурсгалыг тариатын гэрэл хөшөөгээд хөшөө гэдэг тэр гэрэл хөшөөг болгоомжид танилсан судалгаа хийсэн, хар улгасан гэрэл хөшөөг уншиж танилсан судалгаа хийсэн байсан. За тэрнээс хойш бол одоо зарим манай мэдээлэл зөнгөө судалгаа хийж эхэлж л тэгээд нэг удаа бол тэр судлаачд ингээд эргээд үзээ. Тэгээд гадны юмхэд одоо түүхийн ном уншиж хахад оюутан байхад ингээд үзэхээр одоо Оросын эрдэмтэн тэр судалж, гадны тэр эрдэмтэн судалжийг дандаа бичгээ судалсан усуудыг харах гадаадын эрдэмтэд байгаад идэг. Тэгэхээр ягаад Монгол хүн өөрөө өөрснийхөө энэ Монгол нутагт байгаа бичгийн дурсгалыг судлаж болохгүй вэ гэдэг асуудал гараад тэгээд бол манай багш нар одоо жишээлбэл цэвлийн шадарсан гэдэг одоо тэрийн сэрхэл багш маань байгаа. Монголчуудын удах соёлын товчоо, монголчуудын өсвө хүчийн товчоо бичсэн. Тэр хүн бол өдөртлөөр чиглүүлээ. Тэгээд шаргын чамаа уршин, газа тэгээд одоо хасрангийн тэрвшэд гайхамшигтай зурхаач уршин. Эднэр бол энэ одоо шанаар л да. Тэгээд тэр хүмүүсийн одоо ач буйнаар л би нэг одоо нэг жоохон чиглэл зорилготой болж энэ бичгийг судлаж эхэлсэн тийм. Нилээ тийм юу гэдэг юм бэлээ шүү дээ. Монгол нутаг дэвсгэрт байгаа одоо хадны бичээсүүдийн нилээдгүй хувийг өрүүн бичгээр одоо бичигдсэн байдгаа гэсэн тийм юу судалгаа бас яриа байдгийн бэлээ. Тэгэхээр ер нь тийм юм уу? Өөр бичгээс одоо саяны их усүрээс хэлж байгаа юмнуудаар бол 20 хэдэн бараг 20-од төрлийн юм байна гэж шүү дээ. Тэр дундаа нилээ их хувийн өрүүн бичиг одоо бичгийн дурсгал эзлээд байгаа юм байна гэж би ойлгоод байгаа. Тийм үү? Тийм байна. Я харахгүй нэг сонгодог бичгийн өөрөөр хэлбэл тэрний үеийн онцлог байна л да. Тэр үе нь бол өөрөөр хэлбэл дэлхийн нийтийн жишг гэж байдаг. Тэгэхээр бол тухайн аливаа нэг түүхэн цаг үе бол өөрийн цаг үеийн одоо стил загвартаач гэдэг юм уу мод гэж байдаг шүү дээ. Одоогоор ярил тийм. Тэгэхээр бол тэр үед яасан гэхдээ зэрэг Түргийн хаант улс байгуулагдсан. Түргийн 2 дугаар хаант улс байгуулагдсан. Түргийн 2 дугаар хаант улс байгуулагдаад яаж нөхдөд байгуулагдаад тэр үед тан улс одоо хөгжин цэцгэлсэн. Тан улс хөгжин цэцгэлээд бол хаад язгууртандаа бол маш их том гэрэлт хөшөө босгож эхэлсэн. За тэр соёлын нөлөө бол нэг талаараа бол нөлөөлсөн гэж. Тэгэхээр бол Түргийн хаант улсын 1-р хаант улсын үед бол голдуу согдвч хэрэгжилж исэн. Тэгээд Түргийн 2 дугаар хаант улс байгуулагдсан. Түргийн 2 дугаар хаант улс нь бол 690-ад онд байгуулагдсан. Тэгээд хэдхэн жилийн хугацаанд дотор бол энэ өрүүн бичиг гэдгийг бол хэрэгжилж ирсэн байна гэж ингэж үздэг л дээ. Тэгэхээр өрүүн бичгийн гарлын үслийг бол армийн гаралтай гэдэг ярьдаг. Мэдээж хэрэг армийн гаралтай гэж байгаа боловч уугуул бичиг буюу энд байсан эртний бичиг үсгээр тэр авианы зарчим нэмэгдээ тэгээд магадгүй боловсроо ер нь дан соёл гэж байдаг. Алив нэг зүйл бол заавалч нэг зүйлийн нөгөө зүйл дээрээ тулгуурлаж харилцсан бие биендээ дэмжилцэж бүтдэг зүйл шүү дээ. Тэгэхээр бол зарим нэг зүйлийг бол манайхан дан галгах гэдэг ингээд үздэг л дээ. Тэгэхээр олон соёлын үр дүнд бий болсон ийм тусгал гэж үзэж болно л доо. Тэгэхээр Монгол нутагт бол жишээлбэл 732 онд туссан Күлтгэний гэрэл төшөө, 735 онд туссан Бэлгийн хааны гэрэл төшөө, 725 оны орчин босгосон Тонюккийн гэрэл төшөө гэдэг гайхшмт гэрэл төшөө Түргийн үед холбогдох. За тэрнээс гадна бол Тариатын гэрэл төшөө гэдэг Аранхай аймгийн одоо Тариасумын нутагт 7 нуурын хүн ам гэдэг газраас алдсан 3 м 10 см өндөртэй тийм дөрвөн талтай цул бичээсээ тийм хөшөө байна. За тэрнээс гадна Хөсгөл аймгийн Цагаан нуур сумын одоо Хөсгөл аймгийн Цэцэрлэг сум ойролцоогоос алдсан одоо Тариатын гэрэл төшөө гэдэг үж байна. За тэрнээс гадна Булган аймгийн Хайрхан сум, за Булган аймгийн одоо сайхан Архангай аймгийн Хайрхан сумын заан нутагт байдаг Мончрын гэрэл төшөө юм уу Могон шин усны хөшөө гэдэг ингээд сонгодог бичгийн дурсгалууд байна. Тэгээд өрүүн бичгийн дурсгалуудыг дотор нь болоод өрүүн бичгийн сонгодог дурсгалууд, баг дурсгалууд гэж хоёр хуваадаг. За сонгодог дурсгалуудыг нь бол 1889 оноос эхлээ судалжээ. Тэгээд бол олон жилийн судалгаа арсан 1894 онд бол өрүүн Монгол нутагт өрүүн бичгийн сонгодог дурсгалуудын баг атлас гарчээ. Тэгээд энэ үеэс эхлээд хүмүүс бол орхон бие бичгийн энсэн бичих гэжсэн. Яагаад бол орхны хүндэд энэний одоо өрүүн бичгийн хүчсэн гайхамшигтай хөшөө дурсгалууд харуулгасан гэрэл хөшөөнөөс эхлээд ингээд хөшөө дурсгалууд байсан учраас орхны бичих гэж ингэж үзчихсэн. За тэгээд ингээд судлаад явж байхад бол сүүлд нь бол Монгол нутгаас одоо бараг бүх газраас бол өрүүн бичгийн дурсгалууд олдож ирэл. Миний судалгаа хийсэн зүйлүүд бол өрүүн бичгийн баг дурсгалууд. За өрүүн бичгийн баг дурсгалууд гэдэг нь бол ганц хоёр мөрөөс үтсэн цөөн хэд үгээс бүтсэн тийм дурсгалууд голдуу байдаг. Тэр нь бол одоо хөдөө одоо хөрших газар ч гэдэг юм уу их хол газрууд байдаг. Тийм учраас судлаачид яадаг вэхээр ганц хоёр удаа үтсэн байдаг. Зарим нь зөвхөн археологчдын хийсэн гарах хуулбар дээр тулгуур судалсан байдаг. Тэгэхээр аливаа сурвалжийн үнэн зөвийг олохын тулд аливаа сурвалжийн бодиттой их бичгийн мэдхийн тулд бол одоо миний амьдралаа зөвлөсөн зүйл бол яг тэр бичгийн дурсгалыг үсгтийн тэтгийн зөв буулгаж зөв гаргах. Нэг үсгийг л буруу болгоход тэр нь бол одоо өөр үг болоод явцдаг.
За тийм учраас бол одоо өсөх бичгийг зөв болгох, тэр ямар өсөх тэмдэгтүүд байна гэдгийг бол зөв болгох нь хамгийн чухал. Өмнөх судлаачид эрдэмтэд бол одоо жишээлбэл археологийн судалгаан дээр тулгуурлаад нийгэм авлаа гэхэд нөгөөдхөө буруу уншаад тэн дээр тулгуурлаад түүхэн мэдээлүүд нь буруу болоод тэгээд тэр нь цаашаа болоод бүр өөр хувилбар болж хувирах тохиолдолж байдаг. Тийм учраас миний гол зорилго бол Монгол нутагт байгаа өргөн бичгийн баг дурсгал гээд нэрлэгдээд байгаа давхарцсан таваар нэг 160 хэд орчим дурсгал байгаа л да. Тэдгээр дурсгалуудын өсөг тэмдэгтийг бол зөв тогтоож яг ийм өсөг тэмдэгтүүд байна, ийм үг хэллэг байна. Гэхдээ мэдээж хэрэг үг хэллэгдээд уншихад бол эрдэмтэд өөрөөрөө бас тодорхой хэмжээний хувилбараа өөрөөр унших хувилбар боломж байна. Бүх юм 100% зөв гэж хэлж болохгүй. Хамгийн гол нь 100% зөв байх ёстой зүйлүүд бол өсөг тэмдэгтүүд. Тэгэхээр бол Монгол нутагт байгаа тэр бичгийн дурсгалуудын өсөг тэмдэгтийг л одоо зөв болох судалгаанд бол нэлээд их анхаарлаа хандуулсан гэх юм уу та. Тийм судалгаа хийсэн. Рүүн бичиг тэгэхээр таны судалгааны яг олох цаг хугацаа тий гол төвлөрсөн рүүн бичиг болж таарсан тий. Рүүн бичиг яг их бичиг судлал талаас онцлог нь юу байна вэ? Та болохоор түрүүн хэлсэн шүү дээ. Их бичиг гэдэг товчхон дурдаад явцсан. Их бичиг хэл гэж нэг хоёр зүйл. Бид нар чинь энийг ч одоо хольж утгаад л ойлгоод ирсэн юм байна. Тэгэхээр их бичиг нь нийлээ нарийн тал руу орж ирж гинөө. Тэр онцлогийг бас та наривчлаа. Тэгэхээр их хэл гэдэг бол төрлийн хэлийг маань хэлж гисэн үг шүү дээ. Хэл гэдэг нь бол их хэл гэдэг дотор бол утга зохиол, урлаг, аман зохиолын тэр бүхий зүйлүүд болно. Их хэл гэдэг дотор бол манай аман зохиолын сайхан зүйлүүд жишээлбэл одоо жангарын туйл, эсрийн туйл, за мэдээж хэрэг бичгийн суулжаас гэвэл Монголын нууц тавчаад тэргүүтэн. За тэгээд одоо 16 дугаар зууны үеийн төвс суулж өчгөө тэгээд өнөө бид нар ярьж байгаа бүх зүйлүүд нь билээл их одоо их хэл гэдэг дотор орж байгаа. Тэгвэл их бичиг гэж юу гэж нөхдөд зэрэг тухайн нэг хэл бичгээр үлдсэн сурвалжийг тухайлан судлах. Өөрөөр хэлбэл ерөнхийгээс тодорхойлон нарийн л орно гэсэн. Тэгэхээр миний хувьд бол яг их бичиг гэдэг зүйл дээр их бичиг гэдэг нь бол юу гэж нөхөд тэр сурвалжийг үнэн зөв уншиж бусдад шинжлэх ухааны үндэстэй зөв мэдээллийг олготлоо гэж байгаа. Тэгэхээр тэрнийг судлахын тулд бол мэдээж хэрэг олон аргууд байна. За хадны бичиг бол олоход нүдэнд харагдах хялгас шиг нарийнхан зүйл байдаг шүү дээ. Зарим нь бол маш их том байна. Зарим нь бол зүгээр л өдөөсөө зүгээр бичсэн юм шиг зүйлүүд байдаг. Зарим хүмүүс бол хадан дээр ийм зүйлийг одоо бичээс гэж ойлгохгүй хөтөл зүйлүүд байдаг. Тэгэхээр тэр болгоныг уншиж судална гэдэг бол нөр их хичээнгүй зүтгэл бас уйггүй хөдөлмөрийн үр дүнд болдог. За тэгээд бол бид нар бол машинаар явдаг биш. Одоо явган явж хүрэх замнууд байна. За тэгээд шуурган дотор явах хаа өвөл хавар намар гэдэл улирлаас шалтгаалаад энд бол нэлээд ажилладаг. Гэхдээ сүүлийн үеийн технологийн дэвшлийн үр дүнд бол энийг бол янз бүрийн аргаар бол сайн судалгаанууд хийгдэх болж илтэй. Өмнө бид нар бол хив дард цаавд үлдчих юм бол бас их хэрэгтэй. Одоо жишээлбэл тэр хүйтэн газар гээд аваад үзэхэд бол хив дард цаа ингээд буцаагаад уншихын тулд бол тэр бичиг боломжтой. Зарим нь бол хив дард цаа боломжгүй чинь тасгатаад байна. Тийм ер нь бол бичиг судлал гэдэг бол тийм одоо хүний дур зоргоороо хийчих тийм ажил ашигладаг. Жишээлбэл одоо бөмбөрийн гэрэл хөшөөний бичээсгээд Баянгорын аймгийн Бөмбөр сумын нутагт одоо тайны нуруунд байдаг. Бөмбөр сумын дээрс 17 км тэнэг хөшөөнөлтэй. Тэр би бол 2004 оны билүү 1-р сарын 25-нд очиж үзчихсэн. Тэгээд тэр 25-нд очиж үзээ. Тэгээ яасан гэхээр бол цасан шуургатай байсан. Тэгээ шуургатаа тэгээд одоо тэндээс очиж нэгэнтэл тийм бичгийн тусгал үзэн гээд толоос төрж ирсэн учраас бол тэгэл одоо тэрнээс хив дард авах шаардлагатай байсан. Зураг аваад бол болохгүй. Тэгээ хив дард аваад одоо тухайн үед бид нар чинь монголчуудын нөхцөл байдал ямар байлаа. Тэгэл одоо найруулс арих байлаа шүү дээ. Тэрнийг аваад нэг болор арихтай байсан. Тэгээ тэр болор арихаараа хив дард аваад тэрний тэндээ толгоолож уншиж исэн гэх юм тийм зүйлүүд байна. Саний юм бэ. Тэгэхээр бол тэгэхээр дард авахын тулд арихаар авахд бол тэр спиртэн зүйл бол хөлдөхгүй байгаа байхгүй. Тэгээд нүгээрээ дард сав ингээд тэгэхээр бол нэг арга бол тийм одоо Монгол амьд хүн аргатай гэдэг шиг Монгол хүн альч цаг үед ямар ч нөхцөл байдалд бол тэр судлаач хүн тэр зорж очсон юмаа биелүүлэхийн тулд ямар нэг болоод л хийж байгаа. Тэрнээс бол зуны дэлгэц очиж болно л да. Гэхдээ тэр бол өмнө одоо бид нар үзсэн одоо нэг сураг сонссон байсан тэрнийг магадлан үзэхийн тулд юм одоо бараг л өдөр болгон бодогдоод болохгүй шүү дээ. Тэрнийг очиж үзэх юмсан. Таа чи тэгээ чи одоо манаа нутаг вэ шүү дээ. Тэгэхээр ийм байна. Яг одоо тэгээ өсөг бичгийн дурсгалыг одоо яг яаж таньж уншдаг юм бэ? Бас сонирхолтой юм шүү дээ. Тэгээ энэ судалгааны арга зүйн талаар одоо энгийн бид нарт нэг жоох ойлгомжтой байдлаар тайлбарлах. Тэгэхээр өсөг бичиг судлахын тулд эхлээд бол өсгөө зөв таних хэрэгтэй болно. Өсгөө таних гэдэг бол өдөөсөө хилээ тухайн өсгөө таних. Өсгөх нь бол авианы өсгөө байна. Тэгэхээр авианы бичиг гэж хэдвүү зуунууд үйсүү. Тэгээд авианы бичгийн ямар учиртай авиа гэж юу юм? Тэгээд авиа авилбар хоёроо таних.
Тэгэхээр бол эртний Аристотелес эхлээд хүмүүс бол авиа утгатай утгахгүйд маргалдчихлаа л та. Гэхдээ тэр нэг хүний хөндөө хүчнээс гарч ирж байгаа тэр авиаг нэг үсгээр тэмдэглэж байгаа. Тэр үсгийг нь бол цаашаа одоо үг болгоод унших тэр л зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр хэл бол тогтолцоо юм. Хэл бол систем юм. Тэгэхээр бол хэлний тэр тогтолцоо систем дээр тулгуурлаад тэр бичгийг тайлж уншиж байгаа. А хэрвээ хэлний тогтолцоо системийг мэдэхгүй бол тэр бичгийг бол буруу тайлж уншиж байгаа. Тэгэхээр бол хэл бол яхахгүй тогтолцоо байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэлний тогтолцоог мэдхийн тулд үгийн ядгуурыг мэдэх хэрэгтэй, үгийн дагаврыг мэдэх хэрэгтэй, үгийн нөхцөлийг мэдэх хэрэгтэй. Тэр өнгөрсөн одоо ирээдүйд цагийн мэдхтэй мэдэх ёстой, биеийн төлөөний өгнүүдийн мэдэх ёстой гэж. Энэ зарчмууд нь байхгүй бол одоо яаж нөхөд зэрэг буруу унших шалтгаан болж байгаа. Зүгээр сүүлийн үед зарим хүмүүс бол зүгээр муухлаар унших гэдэг үздэг зүйлүүд их олон болж ирдэ. Өмчлөлтөд олцсон учраас ингээд уншчиход болох уу гэдэг. Тэгэхээр бол тэр чинь нөгөө нэг яг жинхэнэ авиа гэж юу юм бэ? Авианы одоо тэр одоо авиа фонем гэдэг фонем гэж ярьдаг шүү дээ. Фонемын хойлорч гэдэг юм уу? Авиа зүүн хойсол. За тэгээ түүхэн хилзүүг одоо манайхан болоо сайн мэдэх хэрэгтэй. Монгол хэлний хойслыг аваад үзэхэд бол түүхэн хилзүүг үзэх бол бодохгүй. Өг монгол хэл, эртний монгол хэл, дундд үеийн монгол хэл, одоо орчин цагийн монгол хэл гэдэг ингээд аваад үзвэл ийм олон урт хугацаа туулсан байх шүү дээ. Тэгэхээр энэ одоо үеүүдэд мэдэхгүй бол бид нар яг тэр сурвалжийг мэдэхгүй. Тэгэхээр бол эртний сурвалжийг мэдхийн тулд тэр үе болгонуудын онцлогуудын хэлний онцлогийг мэдчих яах ёстой болж байгаа юм л да. Жишээл монгол хэлээр жишээлээ л дээ. Одон гэдэг үг байна л да. Одоогийн бид нэр од гэдэг. Эртний үед бол фодон байсан гэдэг. За тэгээ дараад нь бол ходон болсон. Монголын нууц тавчанд бол ходтой тэнгэр хорчиж гэдэг ходон гэж байна. За дараад нь бол одон гэд болж 19-р зууны ихэнх үе хүртэл Монгол үчээр. За тэгээд 20-р зуун болоод ирсэн чинь од болчихжээ гэж. За жишээл улаан гэдэг байна. Эхлээд фулагаан гэдэг үг байж байгаа. Дараад нь хулагаан болоод тэгээд улагаан болоод одоо бол бид нар улаан гэж дуудаж байгаа. Тэгэхээр бол улаан юм гэж. Тэгэхээр энэ хиллэг гэдэг бол ингэж хойсож байна гэж. Тэгэхээр энэ түүхэн хилзөө гэдэг юмны зарчим мэдэхгүй бол бид наа тухайн үеийг бол мэдэхэд ийм байна, тийм байна гэж хэлэхэд бол хэцүү. Тэгэхээр бол аливааны сурвалжийг мэдхийн тулд тэр хэдний зүй тогтлыг мэдэх хэрэгтэй, тэр хэлний түүхийг мэдэх хэрэгтэй. Ер нь аливаа нэг юмны түүхийг мэдэхгүй бол болохгүй. Түүхийг мэднгээ тэгээд их хүч судлаач болно гэдэг бол мөн чанарыг таньж байгаа судалгаа юм шүү дээ. Миний өмсөж байгаа энэ цанцыг хараад хүмүүс бол улаан цанцтай нөхөр сууж байна гэж харж байгаа. Мөн чанартай эн чинь мөн чанарыг таних юм бол улаан биш шүү дээ. Өөрөөр хэлбэл бидний нүд бол өнгөнд хурдж байгаа. Ягаад өнгөнд хурдж ийн нөхдөд энэ чинь зүгээр цав цагаан даавн дээр аваачаад улаан бүдэг төрөгчснийг нь хаачаад бид нар улаан цанц гэд хараад байгаа болохоос шмж. Тэгэхээр бол их хүч судлаач гэдэг хүн ямар байх ёстой гэвэл тэр цааталын мөн чанарыг гаргаж ирж зөвөөр тайлбарлаж шинжлэх ухааны үндэстэй системтэйгээр тэгээд олон нийтэд зөв таниулах эрхэм үүрэг байна. Тэгэхээр бол их хүч судлаач юм уу тэр судлаач хүн бол ер нь хариуцлагатай байж байгаа юм л та. Энэ тэр судлаач хүний ёс зүй гэж байна, хариуцлага гэж байна, нийгэмд хүлээсэн үүрэг гэж байна. Тэгэхээр бол зарим хүмүүс бол шинжлэх ухааныг бол өөр талаасаа тайлбарлаж, өөр талаасаа үздэг талбарууд байна. Тэгэхээр бол их хүч судлаач хүмүүс байна гэдэг нь бол нэгдүгээр ёс зүй байна гэсэн. Тэгэхээр бол аливаа нэг зүйлийг бол системтэй, лог дараалтаагаар авч үзэх осч байгаа. Тэгэхээр түүхэн үүднээс цуваа цагийн үүднээс авч үзээ системтэй лог дараалтаа авч үзчихэд тэр чинь мөн чанар нь гарч ирэх болохоос гинт нэг үеийн жишээлбэл улаан гэдэг үг нь улагаан гэж ах чинь тэр фулагаан гэдэг үг байхгүй нь худлаа байна гэж хэлж болохгүй шүү дээ. Яагаад гэж хойссон гэдэг шалтгааныг авч ижил бид нар үзэн. Тэгэхээр өнөөдөр бид нарын наазах юм одоо тийм шүү дээ. Одоо жишээл бид нар үүр гэж явж байна тийм үү? Шууны үүр зайхан үүр хоёрыг крил үсгэр бичгээр бид нар чинь дөөсөө ялахаа байчихсан. Тэгэхээр бол үр цайн гэдэг үр гэдэг нь үр цээжний үр байхгүй. Үр цайн гэдэг нь дэлхий одоо цээж одоо ингээд гэрэлтэж байгаа гэдэг нь өрөө гэж өчтөв. Тэгтэл нөгөөх нь бол шууны үр чинь өөр шүү дээ. Тэгэхээр монгол үчгээ мэдж иж тэр монгол хэлээ мэдж иж тэгээ цаашаад нөгөө өмнөх үеийн сурвалжуудынхаа хэл айлгуу мэдж иж тэгээ цаашаа өөрийнхөө хэл айлгуу хэр зэрэг сайн таних мэднэ өөрийнхөө одоо монгол түүх соёлыг хэр зэрэг сайн таних мэднэ төдий ч нөгөө харийн хацварлан судлах нөгөө юмныхаа мөн чанарыг таних тийм л алхамлаа орно. Тэр талаараа бол их хүч судлаач бол онцлогтой гэсэн үг л дээ. Түрүүний нөгөө энд гарсан шүү дээ. Бас их учиртай. Тий. Ингэж хэлсэн. Ингээд ерөөсөө онтож чадахгүй хүүтэн байсан ч гэсэн явж гинэ гэдэг. Тэр нэг таны одоо мэрэгжлийн онцлог буюу та түрүү хэллээ шүү дээ. Зүгээр нэг дуртай нь бол судалгаа хийхгүй маа. Хэлний төвшөнд, хэл зүүн төвшөнд одоо тий авиа зүүн төвшөнд. За тий үг зүүн төвшөнд мэрэгшсэн байх хэрэгтэй. Тогтолцооны хувьд гэж харагдав.
Тэгэхээр тэр тал дээр мэрэгжлийн онцлог тал дээр та сайхан зүйл нь юу байдгийг, хэцүү зүйл нь юу байдгийг ер нь яагаад заавал ингэж байгаа юм бэ гэдэг юм байна. Тэгээ мэдээч хэрэг бол тэр бол хэлний аливаа нэг зүйлийг судлахын тулд бол шинжлэх ухааны хүн бол яг зөв тотал судлах л ёстой. Өөрийнхөө хэмжээнд мэдээч хэрэг тэр хүн бол одоо зөв чиглэл гаргасан бол дараагийн судалгаанд тэрэнд бол гიშхөр шат болох ёстой. Тэгжиж шинжлэх ухааны хөгжих болохоос зөвхөн өөрийнхөө хэмжээнд гэдэг юм уу өөрийнхөө мугуй дараагаар бол батлаж болохгүй л дээ. Тэгэхээр бол хэлний хувьд бол жишээлбэл авиа зөв хэл зөв өгүүлбэр зөв төвшөнд зөв байж тэр зөв болохоос зөвхөн нэгүгийн тасалж аваад энэ бол зөв байна гэл ингээд үзэж болохгүй шүү дээ. Бат гэдэг үг нь бат гэдэг найдвартай гэсэн үг. Энэ найдвартай гэж ин гэл ингээл одоо нэг ганц үг авчаал энэ нь бол өдөөс Монголд байдаг бат бих гэж ин бих гэдэг нь бол одоо ийм байна гэд яриад байж болохгүй. Тэгэхээр бол аливаа нэг зүйлийг бол мэдээж харилцан уялдаатай байдаг. Өдөөсөө сав шимийн ертөнцид байгаа бүх зүйл бол бие биенээс ангид биш, бие биенээс салангад биш, бие биенээс тустай биш зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр хэл зүй гэдэг нь бол яа харахгүй хэлний монгол хэлний байгаа юм уу? Одоо ч алтай хэлний байгаа онцлог зүйлүүд мэдээж хэрэг алтай хэлний алтай төрөл хэл багтаж байгаа хамгийн том хэл болох төрөл хэлний дотор бол тэр нөхцлөд байж л байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийг бол бид нар бас мэдэх хэрэгтэй. Ер нь алтай хэл энэ дэлгэн дээрхэд бол монгол хэлийг чинь алтай хэлний үлэг тогтаагаад байгаа шүү дээ. Тэгэхээр монгол хэлний дотор бол монгол хэл, төрөх хэл, манж дүнгус хэл, дээрээс нэмээд солонгос, япон хэлийг оруулдаг байсан. Сүүлийн үед бол алтай хэлний онол маань үг болсон. За зарим нь бол дэмждэг, зарим нь үгүйсгэл ингэж байж байна. Тэгэхээр аливаа нэг онол бол 100 жил оршуул хамгийн мундаг гэж үздэг байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг тэр онол чинь бол сайжирна, цаг үеийн нөхцөл шалдварыг зарим нь даан, зарим нь судлахын явцад тэр нь улаан дэглэн тийм онцлогтой. Тэгэхээр бид нарын хувьд бол гол яагаад ингэж судлаад яваад тийм бэ гэвэл ер нь Монгол нутагт байгаа эдгээр тусгалуудыг бид нар өөрснөө дэлхийд дахинд гаргаж тавихгүй бол одоо жишээлбэл тэр холоос хэн ирээд энэ жишээлбэл одоо Баянуулгын аймгийн одоо тэр Алтай таван богдын тэнд байгаа ганц мөр бичээсээ хайгаад 7 хоног явах хүн байхгүй шүү дээ. Жишээлбэл одоо би тэрэндний ганц бичээс хагаад нэг уул зааж байгаа. Тэр ууланд л байгаа. Тэгээ тэр уулан дээр хялгсан бичээс байж байгаа. Тэгээ тэрнийг олно гэдэг чинь бол тэгэл энэ дэр чи явж иж олно. Тэгэхээр тэр олон бичээсүүдийг олж тайлбарлаад тэгэхээр энэ юу гэж нөхөр нэг талаас одоо түүхэн сурвалжийг одоо гаргаж ирж байгаа. Дэлхийд дахинд гэдэг юм уу шин сурвалжийг гаргаж ирж байгаа. Шин сурвалжийг гаргаж ирсний тоолноор хэл одоо хэлний одоо үгийн сангийн шин үгийн сан бий болж байгаа. Тэндээс гарч иж байгаа үгдэд болгуулад нөгөө талаар бол тухайн газар нутагтай холбоотой түүхэн шин баримт сурвалж бий болж байгаа. Тэгээд тэрнийг дахиад цаашаа судлаад бол судалгааны том бүхэлдэн ажил явагдаж байгаа. Тэгэхээр бол нэг сурвалжийг нэг бичээсээ олно гэдэг нь бол маш үн цэнтэй судлагдах юм байгаа байхгүй. Дэлхийн ертөнцид танигдаагүй дахиад нэг цоо шин бичээсийг олж илрүүлнэ гэдэг бол их л чухал зүйлээд байгаа даа мөн л та. Тэр утгаараа одоо жишээлбэл нойр хөрөхгүй одоо явах жишээтэй. Огтлдог байх нь шүү дээ. Тэгээд огтлон одоо шин бичээс олно гэдэг бол их сонирхолтой л байна. Одоо мэрэгчлээ хайрдаг гэсэн бол тэгээд мэдээж хэрэг Монгол хүний бас нэг чанар байна л да. Нэг юм хийгээд ирэхээр бол тэн дээр нэг одоо манай уяачд морой уйдаг уяхаар бол нойр хоолоо мартлаа бөхчд бол юунд гарлаа гэдэг шиг эрдэмтэд ялгаа байхгүй тийм л байгаа байхгүй. Ер нь бол нэг юм судлаагээд жишээлбэл одоо манай археологчид гэлээх тавар болоод ирэхвэл бараг л эрдээсээ цонхороо хараал ер нь бол хурдан хөдөө явчих юмсан. За одоо хавар болчихл юм бол эрдээсээ явчих гал ер нь бол байн ажиллаа хийчмээс нэгдэл бараг хувцас гаргаж өмсөл нэг салхилчих гал ингэж яваад байдаг. Тэгэхээр энэ чинь бараг 20 жил яваад ирэхээр тэр чинь нөгөө уяаны мөр уяндаа тасчаад өөрийгөө сайжруулдаг гэдэг шиг л болчиход байна шүү дээ. Тэгэхээр бол ер нь л тэгэл сэтгэл догтлол хавар болонгол хөлөө яваад л хэлдэг юм л тийм. Энэ бас их сонирхолтой мэрэгжил байна. Хүн болгон ч бас энэ мэрэгжлийг эзэмшээд хийгээд байдаггүй юм байлээ. Тэр манайд бас нөгөө Гамбруу гэдэг юу сая судлаач Гамбруу ах маань ярилцлагад орж исэн. Тэгэхэд Алтай одоо нөгөө юу яасан байгаа штэ. Алтайгаас Алтай ятаг олцсон. Тэгээ тэрэн дээр одоо нөгөө нэг рүүний бичиг байсан. Тэрийг одоо таныг тайлж уншсан гэжсэн. Тэр одоо яг ямар хуу юм байв? Яаж тайлж уншив та тэрэн дээр? Тэр чи одоо нэг соёлын маш чухал өв болоод байгаа шүү дээ. Тий. За Ховд аймгийн Жаргалан сумын Ховд аймгийн одоо жишээлбэл юунаас манхан сумын нутаг Жаргалан тарихын уулнаас өмнөхийн ам гэж амнаас агуугаас Батсөх Гомбөргийн Батсөх гэдэг археологч бол олж илрүүлсэн л дээ. Тэгээд нутгийн одоо хүмүүстэй хамтарч явж байгаа. Тэр бол одоо
Монголын төдийгүй Төв Азийн өндөрлөлд орсон сууж байгаа нүүлжтийн соёлын чухал өнөөтийн хөрөнгө болж байна. За тэр хөгжмөн дээр бол нийтдээ 60 гаруй үсэг тэмдэг. Тэр одоо юун дээр хөгжмөн зэмсэг дээр бол 60 гаруй үсэг тэмдэг тэр бичсэн 3 хэсэг бичээс байсан. За 3 хэсэг гэж. Тэр бол яасан гэхээр 3 үе дамжуулан хэрэгэлсэн байна гэж үзсэн. За тэгээд эхнийд бол аягал гэдэг одоо хөгжмийн нэр байж байгаа. За тэр хөгжмийн нэрээр тоглох тоглолт одоо жишээлбэл чавц татаж өглөө. Одоо олон түмэнд бол аял болон хилж өг гэсэн тийм утгатай. Тийм л одоо бичээсэд байгаа. Хой талдаа бол бас одоо буг. За тэгээд тэрнээс гадна чон. За чон гэнэ нохоо. Тэгээд нун сум харуулж байгаа хүмүүсэд төсөлсөн. Тэгээд ер нь аялгаа тэр хөгжмийн зэвсэг тайлаа зэвсэгт магадгүй энэ бол хууль хайлагтай холбоотой зүйл байж магадгүй гэж тийм шинжтэй. Өөрөөр хэлбэл ер нь л хангаа дэлхийгээ магтан дуулсан тийм шинжтэй үхэлдэгтэй одоо зүйлүүд байгаа шүү дээ. Тэгээд тэр нь утгаараа. За энэ бичээсийг хамгийн их бол Германы одоо нэрт уйган судлаач Питер Цимэ гэдэг хүн эхлээд нэг удаа уншсан. Тэрний нэг судалгаа бий. Дараад нь бол одоо дараа нэлээд наривчил судлаад би судалгааны ном зохиол гаргаж хэвлүүлсэн юм зүйл байна. Ер нь бол Монгол нутгаас алдаж байгаа тэр хөгжим зэмсэх нь бол Төв Азид бол бас өмнө нь бол жишээлбэл Шинжаангуйр өнтгөөс алдаж исэн л дээ. Ер нь бол дээрээ бичгтэй байна гэдэг нь бас сонирхолтой байхгүй. Тэгээд тэр нь бол өргөн бичгтэй байна гэдэг нь бол маш их сонирхолтой байхгүй. Тэгээд тэр бичгээрээ 3 үе дамжуулж хэрэгэлсэн нь бол тодорхой байна гэдэг нь бол бас л их сонирхолтой зүйл. Тэгэхээр одоо за тэгэхээр та одоо түрүү ярьж штэ ийм энэ түүхэн дурсгалт энэ зүйлсүүд бол маш чухал гэдэг. Нэг одоо үсэг юм уу, нэг одоо тэмдэгт юм уу алга болоход тэрний утга ингээ агуулгынхаа хувьд бүрэн гүйцэд гарч ирдэггүй маа гэдэг нэг юм хэллээ штэ. Манайд бол одоо жишээлх юм бол ийм юунууд хадан дээр бичсэн янз янзын сэлцэн бид нар сүг зураг гэж хэлээд байдаг. Хадны бичээс гэлээд нэг оошод гүч тохиолдлууд биднэрт байсан штэ саяхныг болтол. Тэгээд одоо хамгийн том дурсгал гэвэл миний мэдхийн нөгөө тайхар чулууны бичээс байна. Бид нар нөгөө 100 ингээл аялал явахаараа тайхар чулуун дээр очдог. Тэнд нэг хадаг яндар болчихсон их сайхан уул маань. Тэгээд янз бүрийн нөгөө одоо юу гэдэг нэрээ мөнгөлөх гээд нэрээ биччихдэг юм шиг байгаа манайхан бас их нэг тийм байдаг. Гэхдээ тэр тайхар чулууны бичээсийн талаар та бас нэг жоохон дэлгэрэнгүй хүмүүст хэлж өгөөч. Тий. Ер нь бол өсөв бичих бол маш их чухал байхгүй. Ганц нэг үсгийн дэлгэтэл болоо жишээлбэл одоо дэлгэр инх байдалтай. Инх гэдгийг нь орто талын хоёроос гацуулаад инх дэлгэрж унших уу? Одоо 9 дэлгэр одоо юу ч гэдгийг энэ дэлгэр гэдэг хүн байсан уу гэл ингээл бүх юм өөрчлөгдөд эхэлж байгаа байхгүй. Үн хасагч жишээлбэл одоо манай хөдөлгч мөнх дэлгэр гэдэг байлаа гэхэд дэлгэрэг нь байж идэг, хээ үсэх нь байж идэг. Тэгэхээр бол энийг инх дэлгэр гэдэг хүн байна гэдэг нэг нь сонсох юм бол дараад нөгөөх нь үгүй үгүй эн чинь мөнх дэлгэр яаж ийна гэдэг ингээл өдөөс маргаан болчихж байгаа. Жишээлбэл бол 1274 гээд байж хат 1207 гээд байж хат 74 юм уу 75 юм уу тэгээд тэндээс хойш хон нүгүү юу гэл ингээл асуудал гарч байгаа. Тийм зүйлүүд. Тэгэхээр бол өсөв бичих бол чухал. Эрдөөс нэг үсгэж гэсэн үн цэнтэй эрдний зүйл гэдгийг бол манайх ойлгох хэрэгтэй. Үн цэнтэй эрдний зүйл. Бид нар үн цэнтэй зүйлээ бас өнгөөдүүлээд байгаа. Байдгал зүйл гэж бодоод байдаг. Мөн чанартай дэлхийд Монголд байгаагаас өөр газар тийм үсгүүчийн тусгал байхгүй шүү дээ. Тэгэхээр бидний газар, бидний өвдөдсөн үлдээсэн газар нутагт миний амьдарч байгаа энэ газар нутагт ийм сайхан тусгал байна гэдгээрээ бол бахархаж тэрүүгээрээ хуучны манай өвд эд шиг сүгөр гэж бараг хүндэтгэж холоор тойрч дээр нь суухгүй ингэж л явах хэрэгтэй биш. Одоо тайхар чулууны бичээс бол бас эмгэнэлтэй байдалд орсон та. Тайхар чулуун дээр бол нийтээр нэг 6 зүйлийн үсгүүчээр бичсэн. Жишээлбэл согод бичгээр, согодоор бичсэн, өргөн бичгээр бичсэн. За монголоор бичсэн, төвдөр бичсэн, уйграар бичсэн, за тодоор бичсэн, дөрвөлжингээр бичсэн гэдэг ингээд олон зүйл үсгүүчийн дурсгалууд байлаа. Бид нар үздэг байлаа. Гэтэл одоо сүүлийн үед аялал жуулчлалын хүмүүс ихэд их яваад тэн дээр бол одоо нэрээ бичээд тэндээс бол одоо хуучны дурсмал ялгарч үлдэх байлаа. Тэгэхээр бол энэ юу харуулж байгаа нөхөр одоо дээр хамгийн дээгүүр бол улаан бэхэр бичсэн, дараад нь бол хар бэхэр бичсэн тийм өргөн бичгийн тусгалууд байсан. Нийтдээ одоо тайхар чулуун дээр 34 5 орчим өргөн бичгийн тусгал байдгийг. Тэгэхээр одоо тэр 34 5 орчим өргөн бичгийн тусгал маань одоо эргээд ингээд тоолохоор бараг олдохоор болж л дээ. Бид нар бол 1994 онд бол би өөрийн биеэр одоо аятуу үдирч бараг хэдэн өдөр тоолж тэгээд бүртгэж тэрийг авч ирсэн. Тэгтэл одоо тэргээр дурсгалт маань дээрээс нь дарсаар яваад эргээд одоо бараг алга болж байна. За тэр үед бид нар бол хизээч дөрвөлжин бичгийн тусгал байхгүй гэж хүмүүс байцсны тэмдэглээг байсан бол бид нар дөрвөлжин бичгийн тусгалыг шинээр илрүүлжсэн байх жишээтэй. Тэгээ бид нар бол 94 онд тэнд бол одоо ийм сайхан тусгалыг бид нар хайрлаа хамгаалъя гэдэг утгаар бол англи монгол хэлээр одоо нэг жижигхэн пайз усгаж ирсэн. Тэгээд
харамсалтай нь бол манайхан түүх соёлтой гамгүй ханддаг учраас бол энэ сайхан дурсгал ер нь дэлхийд ихэнд бол ийм чулуу байна уу гэдэг үзүүл байхгүй шүү дээ. Магадгүй дэлхийн өөр нэг үндэсд бол Африк ч гэдэг юм эсвэл Улсын холбооны улсад ч гэдэг юм уу эсвэл одоо юу ч гэдэг өөр нэг Казахстан ч гэдэг юм уу Солонгост байх юм бол манайхан аяг бол энэ бичгтэй хөшөө хадыг очиж үзье гэд аялж байгаа байхгүй. А тэгтээ өөрөө энд байгаа зүйлээ бол манайхан тоохгүй байгаа нь тун гаригүй муу асуудал болчихгүй. Тэгэхээр монголчуудын нэг хэлдэг үг байл алт байгаа газар өнгө гэж. Энэ бол үнэхээр цэвэр алт шиг тийм сайхан эрдэнийн соёлын тусгалаад байгаа байхгүй. Тэр энэ байгаа сайхан алтаа хүн алтгээд харахаар л булаацлах гэдэг бол мөртлөө яг тэр сайхан алтыг бол өөрснөө тоодгүй. Тэгэхээр тэр сайхан зүйлийг бол бид нар үнэхээр эрдэнийн сайхан одоо сурвалж гэж үзэх хэрэгтэй л дээ. Тэгэхээр монголчууд бол дэлхийд ярьдаг шүү дээ хуучин үгүүд маань номд 3 улсын нэг ингээд. Тэгэхээр бол энэ одоо тангадын галсангуй хэлдгээр өөрснөө бол өрдөөсөө даав өмсөд ном дэвтрээ бол одоо торгод урдангаар баадгамдаг ийм улсууд гэдэг бол тэр бичих соёлоо бид нар дээдлж явах хэрэгтэй. Нэгэн цагт Эренчингой дээр Оросуудаас эхэлсэн зүйлтэй Эренчингой малгайгаа сууж исэн гэдэг шүү дээ. Тэгээ яасан гэсэн чинь хөрх яасан олон хүн бурхан болоо гэж хэлсэн гэдэг. Тэгээ ярьж ирдэг. Тэгээ сүүлд бол их гайгүй байсан. Тэгээ сүүлд бол өөр их олноороо нэрээ өчтдөг. Би тэр хүмүүст бол хэлж лээсэн жишээлбэл нааталд нэг хад басчихаа тэн дээр бол нэрээ үлдээдэг тийм хад гаргачвал одоо жишээлбэл тэнд байгаа жилчлаас мөнгө болж байгаа улсууд жижигхэн тайхарчлуу гаргаад тэн дээр бол хүмүүс нэрээ өвчдөг мөнгө хүчүүлдэг улс нутгаа үлдээдэг тусгалаа үлдээдэг байвал хүмүүс бас байж болно шүү дээ. Тиймэрхүү гаргалаа бид нар бол бас хийх хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй болохоор очоод нэрээ өвчдөг. Тэгээ хатан дээр нэрээ өвчдөг бас байна л да. Учир шалтгааны мэдээд авчих юм бол одоо жишээ нь бид хоёр одоо жишээ нь энэ цаар мэдээд авсан бол одоо тэр тайхарчлуун дээр очиж нэрээ бичихгүй байх нь шүү дээ. Яагаад гэвэл одоо энэ чинь цаашаа ингээд бүр нэг үсэг байсан ч гэсэн байгаа. Хадны зурагч гэсэн одоо үнцэнтэй зураг шүү дээ. Эрдөөсөө дэлхийд дахинд одоо манайхан сүг гэдэг. Сүг гэдэг нь бол дүрс гэсэн төв дүгнээс гаралтай. Сүглэгмаа гэж дүрс сайханд их гэсэн утгатай шүү дээ. Тэгээ дүрс гэж байгаа. Дүрсэд яг нэрлэж байгаа үхтэй зэрэг тэр чинь сүнс байхгүй. Зөвхөн дүрс нь байгаа даа. Тэгээ сүлс одоо сүг болсон амтанггүй л одоо доторх сүнсэн зайлчсан зүгээр л гадаад харахад бол тиг нь яваад шүү дээ. Тийм учраас монголчууд хийж хэлээд байгаа юм л да. Сүг болсон амтан гэдэг нь бол тэр сүг гэдэг нь бол одоо тэр дүрс гэсэн үг. Тэгээ дүрс зураг гэж хэлж байгаа юм л да. Төвдөр бол. За тэгээ дүрс зураг нь бол Монгол Төв Азийн түүхэнд бол ер нь монголчууд шиг юм хадандаа тийм отлон гайхамшигтай зурагтай юм байхгүй. Хамгийн гайхамшигт нь хадан дээр ганц цохолдоо тийм гайхамшигтай зургийг хэрхэн зурж чадав гэдгийг бол бид нар үнэндээ ойлгож хүндэтгэх ёстой байгаа байхгүй. Хадан дээр шүү дээ. Тэгээ хадаар тийм ч юм уу эсвэл багажаар зурлаа гэхэд өнөөдрийн одоо жишээлбэл сэрэг мандалтай үеийн уран зурагч гэдэг юм уу, Жакондо ч гэдэг юм, аль эсвэл одоо Мазан Шарауган зураг гэл ингээд бид нар магтаж болох боловч тэр хадан дээр тэр амьтны одоо хөдөлгөөний, тэр амьтны дүрслийг, нүдийг, хөлийг, хөдөлгөөнийг тийм нарийн одоо дүрсэлж хадан дээр дурлал зурна гэдэг бол тэр үеийн одоо соёл сэтгэлгээ дэлхийн соёл урлагт эзлэх одоо гайхамшигтай байр суурьтай гэдэг бол мэд хэрэгтэй. Тэрүүгээрээ бид нар багтаж манай хадан дээр ийм зураг байдаг. Тэгэхээр бид нарын өвд эдс одоо энэ Төв Азийн өндөрлөгт өөрийн гэсний гайхамшигтай соёлыг бүтээж тэр соёл нь бол дэлхийн одоо уран зураг гэх юм уу тэрхэн дүрслэг хуулны ухаанд бол тодорхой байр суурьтай байна гэдгээ тайлбарлах гэдэг. Манайхан хадны зургийг бол археологийн талаас голдоо зурддаг. Одоо хадны зураг судлаар олон хүн байна л да. Жишээлбэл Цэвэнд орж байгаа манай одоо жишээлбэл одоо Цэрэндагва гэж одоо сайн судлаачд байна л да. Тэгээд энэ хүмүүс маань одоо жишээлбэл одоо Батболд гэдэг энэ хүмүүс маань тэр зөвлөлүүдийг бас улам цаашаа гаргах. Одоо Монголын хадны зургаар жишээлбэл одоо Баяуулгын аймгийн Улаанхус сумын Багуугаар жишээлбэл Цэнгэл сумын одоо Шивэ тарихны хадны зургийн дэлхийн одоо юунд соёлын үд бүртгэлтэй шүү дээ. Тэгтэл тэн дээр бол хүмүүс нэрээ бичсэн зүйлүүд зөндөл ажиглагдаад байдаг. Сүүлийн үед бол хүмүүс нэрээ бичих тийм зүйл байна. Судлаач гэдэг дээр нэг асуулт нэмж асууя. Яг энэ дотоодын судлаач буюу түрүүн таны ингэж хэлсэн шүү дээ. Янаран уул гэж таны жишээ татсан шүү дээ. Нийтмэнга уул дээр том баримт дотоодын судлаач өөрөө бэлдэх. Учир шалтгаан нь өөрөө энэ дээр байгаамаа гэдэг нэг тэрийг нэг жоохон тодруулаад та гаргаж ирэх. Судлаач хэр зэрэг бэлдэж байгаа юм ер нь судлаач байгаа шалтгаан тэр фактн дээр сая гарч ирлээ гэж бодлоо. Тэгэхээр бол манайхан бол янаран уулын талаар жишээлбэл тан усын агуур хяруулагч Ливай одоо Дүүфөс гэдэг юм хүмүүс янаран уулын талаар гайхамшигтай шүлэг дуулууд бичсэн байдаг л да. Тэгэхээр тэрнээс үзээд бол манайхан янаран уул гэхээр бол нэг өөрмөс тийм сайхан уул байна. Хангай нурууны нэг хэсэг байх л гэж боддог байсан.
одоо би ч гэсэн тэгж бодчихсон. Гэтэл бол яг тэр суулж одоо бичиг байгаа. Тэр бичгэн дээр судалгаа хийгээд яг тэр бол дэлгэрэн хангаа уулан дээр бичсэн байна. Дэлгэрэн хангаа уулыг яндран уул гэж нэрлсэн байна гэдэг. Ингээд гаргаж өөрснөө гаргаж ирээд дэлхийд дахин таниулна гэдэг нь бол түүхэн хувьд чухал ажил өгдөлтэй байгаа байхгүй. Бид нар өөрийнхөө түүхийг өөрснөө л одоо хамгаалаж, өөрснөө л одоо судлаад тэрийгөө бол шинжлэх ухааны тэгтээ хэтэрхий одоо жишээлбэл өндөрсгөж гэдэг юм уу, хэтэрхий одоо мугуйд санаагаар биш шинжлэх ухааны үндэстэй зөв судалгаа, зөв арга зүгээс судалж тэнийг гаргах ёстой. Тэгэхэд тулд бол бидний арган зов байх хэрэгтэй. Тэм учраас монголчууд юу гэж боддог вэхээр санаан зов байх хэрэгтэй. За санаан зов болооч арган буруу бол хаа болдог гэж. Тэгээд арган зов болоо санаан буруу бол хаа болдог. Арга санаа 200 байвал тэр хүн хаач болдог гэж. Тэгэхээр бид нарын одоо шавнараа бэлтгэхийн тулд бид нарын өвч судлаачийг бэлтгэхийн тулд төгс судлаачийг бэлтгэхийн тулд яаж нөхөр зөв санаатай байх хэрэгтэй. Энийг юу хэлж нөхөр зөв санаатай гэдэг нь мэржлийн ёс зүйтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө төв соёлыг хүндэтгэх байх хэрэгтэй. За бусдын одоо бичсэнийг бол хүндэтгэх байх хэрэгтэй. Гадна дотны эрдэмтдийн тэр эрдэм шийдвэрлэгээ судалгааны ажлыг бол цогтөвшөнд үнэлдэг байх хэрэгтэй. Зөвхөн биелгэж онгорох бас тийм байх хэрэгтэй. Дараад нь арга байх хэрэгтэй. Уулыг одоо ихц мацаж гарах уу, аль эсвэл ямар одоо хэрж гарах уу гэдэг нь бол арга нь байх хэрэгтэй. Тэгэхээр тэр бичгийг судлахын тулд бол тодорхой хэмжээний аргатай байх хэрэгтэй. Аргыг нь олоогүйх нь бол насан туршдаач өөр чиглэлээр явж болно. Өөр тийш явсаар байгаа хайрын задуу нас нь бол тэр аргаа олохгүй байсаар гол өнгөрч басаал шүү дээ. Тэгэхээр бол арга гэдэг чухал юм. Ажил хийгээд арга хэрэгтэй гэдэг шүү дээ. Аргал төөхөд бол арга хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр бол хамгийн чухал зүйл юу нөхөр арга тэр арга нь байхгүй бол болохгүй. Гэвч арга нь байлгаа санаан буруу бол тэр хүн хааж болдохгүй. Тэгэхээр бол санаа зов хэрэгтэй, арга зов хэрэгтэй тэгээд явна. Тэгэхээр бид нар бол өөрийнхөө энэ одоо манай залуучуудыг бэлдэж байгаа гол арга нь санаа гэдэг юм уу үндэсний боловсон хүчин байх хэрэгтэй. Үндэсний боловсон хүч нь бол өөрийнхөө төв соёлыг мэддэг байх хэрэгтэй. Дэлхийн соёл иргэншлээд гарч байгаа тэр өөрчлөлтийг мэддэг байх хэрэгтэй. За дэлхийн соёл иргэншлийн зүйлүүдэд харьцуулж иж өөрөө гаргадаг болохоос зөвхөн өөрийнхөө байгаа Монголд байгаа зүйлийн агуу гэд намгийн мэлхий шиг одоо жишээл худганы мэлхийж ярьдаг шүү дээ. Мэлхий шиг манай Монгол агуу, манай тийм агуу гэхээс илүү яг тэр адилхан жишээлбэл одоо Пазирик үегээд аваад үзье л дээ. Пазирик гэдэг нь бол Руденко гэдэг хүн бол 1920-ад онд Оросын алтаад уулын алтаа Тува алтаад хийсэн судалгаагаар олсон тийм булш турсгалтай хөлийн сүл төмрийн төрүй. Тэндээс гарч ирсэн одоо жишээл грифонууд гэж ярьдаг. Энтгийн тэр одоо домгийн амьттай зүйлүүд одоо жишээлбэл Баян-Улгийн аймгаас гарч ин штэ. Жишээлбэл уулын алтаас гарч ин. Тэгвэл энэнийг бол зөвхөн Монгол нутгаас олсон гайхамшигтай тусгал юм. Хүннөөгийн одоо малтгаас олж байгаа шилэн аягийг хүннөө нар гайхамшигтай байгаа зү шилэн аяг хийцэн байна гэхүү. Тэрнийг одоо жишээлбэл Греко-Ромын юм шилэн аяг гэж үзэх үү. За түргийн одоо жишээлбэл зоосон дотоос жишээлбэл Булган аймгийн Баян-Нуураас олдсон тэр 9 м өстэй Шорондоо гэдэг газраас бол 2 дугаар Жустина хааны үе 552 оны үед дэлдсэн одоо жишээлбэл Жустина хааны одоо зоос байгаа байхгүй. Тэгэхээр энэ зоосууд одоо Монгол орж ирсэн. Тэгээд үзэхээр бол бид нарыг юм үзэхдээ зөвхөн Монгол гэдэг талаасаа биш тэр үеийн зүйлүүдийг бусад дэлхийн улс орнуудад одоо ийм турсгал байна уу? Тэр нь ямар замаар орж ирсэн байх уу гэдэг ингэж л харьцуул судлах хэрэгтэй. Шинжлэх ухааны үндэслэл гэж юу вэ нөхөр хамгийн гол зүйл нь бол харьцуулын үр дүнд шинжлэх ухаан бий болдог. Харьцуулахгүй бол ардсаа шинжлэх ухаан гарахгүй гэж. Тэгэхээр бид нар бол нэг зүйлийг бол юу гэдэг юм бэ? Хитрхи явцсан хүрээнд биш. Өргөн хүрээнд харьцуулж иж тэрнээсээ тодорхой юмыг бол мөн чанарыг гаргаж байна. Тэгэхээр харьцуулах юм хэдий чинь баг байна, төдий чинь явцсан юм болно. Харьцуулах хаагтууд нь төдий чинь их байж иж тэр нь бол мөн чанар мэдээ тодорхой болгоно. Тэгэхээр юм нэг талтай байж болно тийм үү? Нэг талтай юм чинь хоёр талтай байна. Хоёр талтай юм чинь дөрвөн талтай байна. Тэгэхээр тэд нарын одоо магадлалын онолоо тэднийг шалгаж ижил юм гаргах болохоос зүгээр л санаанд орсноор өнөөдөр унтаж зүүдэлж бассыг маргааш ирэнгүүтээ үнэн гэж хэлж болохгүй байхгүй. Тийм л зүйл гэсэн. Тэгэхээр бас тийм байна. Тэгэхээр энэ дээр бас нэг түрүү халт дуртад өнгөрлөө шүү дээ. Хатанд бид нар одоо ингээд сийлж бичгээс гадна бих ашигладаг байсан гэсэн нэг ийм одоо эдгээр дурсгалын онцлог ялгаа нь юу юм бэ? Та түрүүнийг аюу сайхан дурдаад тэгээ халт дурлал явууллаа да. Тэрэн дээр нэг сайхан тийм Монгол нутагт байгаа бичгийн дурсгалуудыг ерөнхийдөө бол бичигч юм хадны зургийг бол зосон зураг гэж байгаа. Хамгийн эртнийх нь бол зосон зураг байна. Зосон зураг нь бол неолитийн үеийн одоо шинэ чулуун зэвсгийн сүүл за хүрлийн үе, төмрийн үед холбогдох зосон зурнууд байна. Тэр нь бол яг хаа ингээд дөрвөлжин зураг тэн дотор бол цэгнүүд тавиад хажууд нь хүн зурдаг ийм нэг зурнууд байна. За тэгээд та бүхэн гурван сэхрийн агуун зургнуудыг зосон зургнууд гэдэг Монгол нутгад зосон зургаар алдартай л да гайхамшигтай. Сэлэнгийн зосон зураг, сэлэнгийн хэлбэрийн зосон зургнууд гэх юм уу хөвсгөл сэлэнгийн аймгаад тийм олон зүйлүүд байна. За дараад нь хатан дээр бол одоо хадны хонхойлгон цохиж
бичдэг нэг арга байна. Цохимол зураг уу цогч бичдэг. Бичээсийг ч гэсэн хадан дээр цогч бичдэг. Дараад нь бол хадан дээр сийлж бичдэг буюу сийлдэг нэг арга байна. Дараад нь бол хадан дээр зүгээр хурцэг дүртэй зүйлээр зурчиж бичдэг нэг арга байна. Дараад нь бол тэр бэхээр бичдэг. Тэгэхээр бол одоо манай археологчдын маллах судалгаар жишээлбэл Булган аймгийн Булган аймгийн тэр бухан толгой гэж яригдээд байдаг усан цахалгаан эгийн голын усан цахалгаан станд барих ажлын хүрээнд эгийн гол хийсэн маллах судалгааны үр дүнд бол жишээлбэл бихийн биер ямтаа олдсон. Тэр биер ямтааг тэр хүнүүгийн булш байсан. Тэр биер ямтааг ингээд судлаад үзэхэд бол хан улсын одоо бихний найрлагаас бол өөр байгаа гэдэг нь бол тогтоогдсон гэдэл үзсэн байдаг. Тэгэхээр бол биер ямтаа гэдэг нь бол зөвхөн бол одоо хожуу үеийн зүйл биш эрт үед байжээ гэдэг. За хөнөөгийн одоо жишээл газрын зурагтай байсан ч гэх юм уу. Тэгээд Монгол нутагт байгаа одоо бэхийн бичгийн тусгалын хамгийн эртнийх нь бол одоо өргөн бичгийн тусгал байна гэж. За тэгвэл өргөн бичгийн тусгалыг хэдүүгээс эхлэж хэрэгжилж эхэлсэн байг бол Монгол нутагт байгаа өргөн бичгийн тусгалуудыг ямар ч байсан хамгийн эртнийх нь бол 703 онд холбогдох бичиг байгаа болов уу гэж бодож байгаа. 100 жилийн бичиг байна. Тэр нь бол Хөвсгөл аймгийн Эренчил хөмсөн нутаг Тэнгисийн голын одоо тэнд байдаг. Тэнд бол 100 явж очиж болдог. Тийм хясаа. Тэгээд өвөл бол мөсөн дээр явж байдаг. 100 одоо хавар тийш явахдаа 2 замаас одоо уулын тийм одоо юу ч гэх тийм нэг одоо юм хисаагаар явдаг. Тэгээд нааталаас нь явж байгаа хүмүүс бол буу тавьж хоёр талаас гарахаар бол буу тавьдаг. Хэрвээ тавихгүй бол ундаа очиод ингээд доошоо яадаг тийм аюултай газар үүдэг. Тэнд нэг одоо оруг хад гэж байна. Оруг гэдэг нь бол яг хуу зам гэсэн нэртэй өгүүлтэй. Тэр замын чулууны бичээс. Тэнд бол гарч байгаа бичээсийг би одоо 3 үйл очиж судалсан. 100 явхад хэрэгцээ учраас мөсөн дээр яваа. Тэгээд эндээсээ явгунаар явж очино л да. Тэгээд цаашаа тэгээд явдаг шишгтийн голын хүнд хийдэг. Тэнгисийн гол шишгтийн гол. Тэгээд эндээс цаашаа гууд энсээ гараа явцдаг л да хатны. Тэгээд тэнд бичээсээ бол 703 оны луу жил очсон юм те. Тэгээд үзэхэд бол монголчууд нэг одоо Монгол нутагтайгаа өрөө бичгийн тасахтай хамгийн эртнийх нь 703 онд харьяа холбогдож байна уу үзэж байгаа. Тэгэхээр ямар ч байсан дээр тайхар чулууны бичээсийг бол 700-аас ихсэн байна. 700-аад оны үеэс ил бичиж эхэлсэн гэхэд бол нэг тийм бурдах зүйл байхгүй. Тэгээд 700-аас хойш хийгээд аваад үзээд ямар 700 жилийн өчигд одоо жишээл тайхар чулууны бичээсийг үрждүүлэн бичсэн байх. 19-р зууны сүүлийн хүртэл бичсэн байгаа шүү дээ. 19-р зууны сүүлийн гэдэг чинь одоо 20-р зууны одоо ихэнх үеийг хүртэл гэсэн үг шүү дээ. Тийм. Тэр гайхамшигтай. Тэгээд тэнд олон төрөл байгаа юм. Тэгэхээр энэ бичүүд маань яг монголчуудын зам үйл сэтгэлгээний хувьд тэр ялгаатай байдал дээр нь бас тодорч гарч иж байгаа тийм. Тийм мэдээж хэрэг бол хадан дээр бичих нэг өөр хэрэг. Тэгэхээр хадан дээр яагаад бичих гэдэг учир шалтгаан байна л да. Тэгэхээр бол энэ бичээсийн агуулгатай холбоотой гарч ирдэг. Өөрөөр хэлбэл Монголд байгаа өргөн бичгийн тусгалуудын нэг хэсэг нь бол одоо хааж язгууртныг дурсгалд зориулсан байна. Хааж язгууртны дурсгал зориулалтаа бол өөрийнхөө улс орны хэрхэн байгуулсан тухай болж байна. Жишээлбэл Көлтгийн нэг гэрэл хөшөөнд жишээлбэл одоо Хятадын үгэн гүрэн торгон зөөлөн уран үг торгон зөөлөн торгонд хуртаад төргийн сайхан манай ноёдыг хурцнаас болоод Хятадын сайхан юмс одоо төргийн шиг хүчин болов төргийн сайхан юмс Хятадын шиг хүчин болов одоо төргийн сайхан юмс бол Хятадын боолгол өгөөд бичдэг ч гэх юм уу. За жишээлбэл таны Көлтгийн гэрэл хөшөөний бичээсэнд өдөр амрын суу шөнө амгалын гээ сунтаж хар хөл судаан засруулан байж улсын дайтай ус болгоо төрийн төрийг дайтай төр болгоо өнчин хүнийг өнөр болгоо үгээгүй хүнийг баян болгоо гэх мэт ингэ бичиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр улсыг байгуулахын тулд ямар их зүтгэл гаргах ёстой бичдэг. Тийм нэг одоо сонгодог уу юу? Нийгэм хэлсэн өрөм бичгийн сонгодог дурсгалууд нэг хаан язгуурд төрүүлсэн бичиг байна. Жишээлбэл уурын үед нь бол түмэн жил мянган өдөр дуурсах бичиг юугаа энэ зассан чулуунд бичүүлэг бий гэж бичдэг байх жишээтэй. Тэгээд нэг тийм хэсэг. Нэг хэсэг нь бол аян замын тэмдэглэл байна. Жишээлбэл тайхар чулууны бичиг бол эрдөөс аян замын одоо ерөөлөөр дүүрсэн гэж хэлж болно. Эрдөөс худаг оршиг болтгоо, үлзий худаг оршиг болтгоо. Жишээлбэл Көлинэнчо гэдэг хүн би одоо Бишбалыг хотод Бишбалыг одоо уйгрын хуучин нийслэл шүү дээ. Уйгруудын тэр одоо Шинжаан уйрын газар тийшээ явж гин. Одоо надад 40 жил би зарчиж байна. Надад үлзий худаг оршиг болтгоо. Би тийшээ зарчлаа. Надад үлзий худаг оршиг болтгоо гэд бичсэн бичнүүд. Жишээлбэл одоо Говаалтай Баян хонгор руу явсан тал руугаа явсан. Одоо манайх нар одоо баруун тишээ явдаг гол зам биш үү? Машины зам дагуу нэлээд их хүчээсүүд байна. Тэд нар дандаа би тийшээ явлаа. Улсын бичгийн тодуун зарчив, үлзий хотог орших болтугай. За чур цалтан тийшээ зарчиж одоо үлзий хотог орших болтугай. Одоо чи эдийн завгийнхаа явлаа, үлзий хотог орших болтугай гэсэн тийм аян замын тэмдэглэлийн шин чанартай нэг хэсэг хүчээсүүд байна. За нэг хэсэг хүчээсүүд нь бол яг хөөхтэй зэрэг ан аваагалсан тухай бичээсүүд их байдаг. Өрөн бичгийн тусгалаа тухайлаад аваад үзэл аваагалсан тухай. Жишээлбэл бол дийл угуул гэдэг Дундгой аймгийн Үлзий сумын нутаг Тагтбаг гэж байна. Тагтбагийн нутагт бол дийл угуул гэж болно. Тэнд бол одоо 4 5 6 7 орчим бичих байна. Тэр нь бол дандаа авнасан 60 хулан авлуу.
За 20 чон авлууч гэдэг юм уу тэгээд жишээл тиймэрхүү бичээснүүд бол байж наавын тухай. За дараад нь бол сүсгүүшрэлтэй холбоотой бичээсүүд. Энэ бол ялангуяа 13 дугаар зуунаас хойш үед холбогдсон тийм бичээсүүд байна. За тэр нь бол яг хөвгт зэрэг одоо майн таринтай холбоотой. За тэрнээс өмнө нэг бичээс юм байна. Дайн байлдан бас нэг тэмдэглэсний бичээсүүд. Тулдаан босыг тэмдэглэсэн бичээсүүд. Энэ голдуу хятад манж бичээсүүдээр бол голдуу дайн байлдантай холбоотой. Өрөө бичгийн тусалж гэсэн нь бол дайн байлдантай бичээсүүдийг бол цомхон тэгсэн мөртлөө бол бас нэр цэл бий. Тэгэхээр бичээсүүдийг бол аваад үзэх юм бол ерөнхийдөө нэг юм хитэн. Гэхдээ майн тарин гэдэг бол манайхан түүдэж гэж тоодгоо. Мөн ч нуртай нь бол соёлын гайхшигт урсгал шүү дээ. Яагаад одоо гүйц хаасан бичих гэлээдэг. Тэр гүйц хаасан бичиг бол ихааг ингээд тойруулаад бичсэн бичиг гүйц хаасан бичиг гэдэг. Гүйдэлтэй газар байсан гэдэг. Гүйдэл гэж юу вэ гэж ингээд цаашаа судлаа. Тэгээд тэр газар бол яагаад тарин бичих болов? Ямар таринууд ч түүдэж гэлээдэг. Тэр түүдэж чинь майны 7 өсгнээс гадна одоо бурхан багшийн одоо төрхөн таринч байдаг юм уу? Цагаан дээр ихийн таринч байдаг юм уу? Айлс бол нэгний таринууд байгаа төсөөр талийг оршоосон бол ямар учир шалтгаанаар хадан тэр таринуудыг оршоох болов? Хэдгээр зүүнүүд холбогдож байна уу? Энэ бол хүн тавьдаг газар байсан. Өсөд одоо хүнийг одоо шүтсний удалмаас юм уу уулуусаа шүтсэн учраас ингэж бичсэн үү гэдэг ингээд судлах юм бол энэ чинь бас их санаа учирч ялхант. Манайх нь бол төвдөчгээ бас тэгээд нэг жоохон тоохгүй байгаа гэдэг. Тэгэхээр төвдөчний цаанууд бол бас их гой одоо өгүүлэмжүүд бас байж идэг. За тэрнээс гадна төвдөчгээс гадна хятад үчисийг бид түрүүн бас хийдэг гэсэн. Хятад үчис хэл тоодгүй. Тэгээд тийм зүйлдэл байна л да. Тэгэхээр ерөөсөө дуусахгүй дундаршгүй юм байгаад байна. Тэгэхээр энд одоо тэр таны одоо судалгаатай холбоотой гэлдэхэд чи гүлтэгээний хөшөө за Танюк хааны одоо бэлгээ хааны бэлгээ Танюк жанжин Танюк жанжин тий бэлгээ хааны гэдэг ингээд тэр язгууртнуудын чи одоо хөшөөнүүд тэгээд тэр чин одоо хүн чулуу тэгээд энэ хөшөө одоо нөгөө чулуун дээр бичсэн бичиг эднэр энэ бичээсүүд энэ болгон чи одоо тэгээд цаашлаад монголчуудыг одоо дэлхийн одоо тий ямар ойлголт бидний тухай ямар ойлголтыг энэ ер нь гаргаж ирж байгаа юм бэ? Тэгээ мэдээж хэрэг түүх соёлын гайхалтай тусгалууд учраас дэлхийн олон орны судлаачид Монгол нутаг жил болгон ирж судалгаа хийхэд хүсэлтэй байдаг. Бараг жилд 20 орноос 20 гаруй орноос ирж судалгаа хийж байгаа байхгүй. Тэгэхээр бол би түрүүн хэлсэн тийм үү нүүдлийн соёл хэрэгжил гэдэг бол урсж байгаа тунгалаг урс мэд тийм ариухан гэж. Тэр түүх соёлын тусгалаа бол устгаагүй өдөө хүртэл хадгалж ирсэн. Гүлгийн нэгрэлт хөшөө байдаг газар байж дээсэн. Тэр бэлгээ хааны малтаа судалгаа хийхэд бол 60 см орчим тэр жоохон одоо бараг л худлаа хэлсэн мэт илж яхам алт мөнгө 400 гаруй алт мөнгөний эдлэн байж яхад бол хинч ухаагүй байж лээсэн. За тэгээд одоо жишээлбэл одоо Танюкгийн гэрэл хөшөө байдаг газараа байгаад хүмүүс бол хүндэтгэл явдаг байгаа болохоос төргийн хөшөө гэж хэн нэгэн устгасангүй. Монгол нутагт жишээлбэл хүн чулуунууд их байна л да. Тэгээд тэр хүн чулуунуудын манайх нь бол бас устгаагүй өдөө хүрсэн. За зарим сурвалж гадных нь бол бөөмөргөл бол толгойд тасцсан гэл хотлоо өмнөд бас ярианууд байгаад байдаг. Гэхдээ тэр нь бол мөн чанартай тэр социализмын үед гэдэг юм уу те нөгөө лам нарыг бөөмөргөлтний гүүгүү хийхэд бол гаргасан бас яриа байж магадгүй. Тийм зүйлүүд байдаг л да. Монгол нутагт одоо жишээлбэл хүн чулуугээд аваад үзэхэд одоо хөрлийн үед холбогдох хүн чулуу байна л да. Жишээлбэл одоо Ховд аймгийн Булган сумын нутагт авийн хөхүүд гэж энэ авийн хөхөөлийн уул гэдэг газар бол жишээлбэл хөрлийн үед холбогдох хүн чулуу байж байгаа ч. Тэгээд бол дараад нь төргийн хүн чулуу, уйгрын үеийн хүн чулуу, Монголын Кеданы үеийн хүн чулуу, Монголын үеийн хүн чулуу гэдэл наад зах нь бол жишээлбэл 5 төрлийн хүн чулуу байгаа. Жишээлбэл Баян-Үйлгийн аймагт л ихтэл 177 хүн чулуу бүртгэгдсэн. Тэндээс Цингэл сумын нутагт ихтэл 56 хүн чулуу бүртгэгдсэн байна гэдэг. Ингээд аваад үзэхээр энэ чинь бас гайхамшигтай тусгалаад байгаа байхгүй. Жишээлбэл нэг сумын нутагт чи аваад үзэлт. Жишээлбэл Баян-Үйлгийн аймгийн Цингэл сумын нутагт 50 одоо 6 хүн чулуу байнгүй. Тэр хүн чулуу судалдаг хүн бол тэнд очиж суучихтал бараг тэр одоо бүх чулууны одоо хэлбэрийг хийц одоо дүр төрх одоо тэр одоо зүүсэн эдэлсэн хэрэглүүдийг судлаад үзэхэд бүх бүтэн диссертац хамгаалах хэмжээний зүйл байгаа байхгүй. Тэгэхээр Монгол нутагт байгаа энэгээр түүх соёлын тусгалууд ялангуяа одоо тэр ашиглаагүй тусгалууд бол янзшгүй байна. Тэгээ бичгийн тусгалууч гэсэн тийм монголчууд одоо бид нар монгол бичгийн тусгалуудаа бас бүртгэж нэрийн судлаж хараахан амжаагүй зүйл зөндөө байна л да. Бэхэн бичээсүүд маань танигддаггүй учраас бол олон зуун жилийн одоо нар бороо салхины илэгдэлд орчихсон тийм бичгийн тусгалуудаа бүртгэх ажил байна. За тэрнээс гадна өргөн бичгийн тусгал гэдэг аваад үзэхэд бол Монгол нутагт бид давхцсан цагаар 160 хэд гэж хэллээ. Тэр бичгийн тусгалууд байна. Зөвхөн би үзчихсэн бусд хүмүүс огт үзээгүй тусгал болоод бараг 60 талаад байгаа байхгүй. Хүмүүс очиж үздэг. Тэр чинь ганцхан бичээс судлахын тулд жишээлбэл Баян-Үйлгийн аймгийн явна гэхэд бол хэцүү. Ганцхан бичээс судлахын тулд бол жишээлбэл Хүсгэл аймгийн одоо цагаан уурсанд очиод тэгээд тэндээсээ цаашаа яваад
машинаар яваад машинаар ихэд дараад нь явган яваад тэгээд очиж судална гэдэг бол тэр чинь цаг хугацаа хэрэгэлсэн тийм одоо цаг хугацаа шаардлагатай тийм л ажил болж байгаа юм л. Тэгэхээр энэ дурсгалууд юу гэж нөхөр Монгол орн дэлхийн соёлын одоо чухал өв юм аа. Дэлхийн соёл иргэншлийн нэг чухал одоо төв байсан юм байна. Тэгэхээр бол энэ олон бичиг байна гэдэг нь бол монголчууд нэг үе бол дэлхийн одоо төв байлаа шүү дээ. Одоо их Чингис хааны үед бол хар хорон хот бол ямар их соёлын төв байлаа. Тэнд бол христийн шишин байлаа, бурхны шишин байлаа, исламын шишний сүмхийд мечидүүд байлаа. Тэгэхээр бол дэлхийн соёлын төв байсан. Тэгэхээр энэ их баялаг нутагтай, энэ их баялаг түүх соёл, дэлхийн соёлын иргэншлийн нэг чухал одоо бүрэлдэхүүн хэсэг болсон энэ газар нутагт ирж тэр түүх соёлын туршлагыг нүдэрээ үзнэ гэдэг бол гайхалтай. Нэг сууршмал соёл иргэншилт бол зөвхөн гад харагдаад нүдэнд баригдах цэцгийн тусгал үлдсэн. Жишээлбэл одоо музейд байгаа хэдэн тусгалаас өөр юм байхгүй. Тэгтэл монголчууд музейд биш яг тэр байгаа юм, байгаа газараа анхны байрлалаараа тэгэл байж байгаа гэдэг нь бол одоо гайхамшигтай шүү дээ. Тэгтэл бол бид нар жишээлбэл одоо туваад байгаа өрөн бичгийн тусгалуудыг судлыг бол ингээл том заалан дотор ингээд бүгдийг цуулаад байдалц. Тэр өшөө ямар хэлбэртэй байсан, хаашаа харж ирсэн, зүүн тишээ харж ирсэн үү, баруун тишээ харж ирсэн үү гэд ингээд аваад үзвэл жишээл хүн чөлөө харлаа гэхэд хоошоо харж ирсэн хүн ч гэдэм үү, зүүн үргшээ харж ирсэн юм уу, яагаад ингэж ингээд аваад үзвэл тэр нөгөө анхны байрлал алдагдсан учраас шинжлэх ухааны хойд бол одоо бас жоохон өчөө дутагдaltaй яг тэрнээ тулгуурлаа тайлбар хийхэд газар зүйн байрлалын тодорхойлохт гэдэг юм уу хэцүү болж байгаа юм. Тэгтэл бол Монгол нутагт буш байсан л байсан газартай. Харамсалтай сүүлийн үед бол одоо алт ухдаг хүмүүсүүд бол буш томдог улсууд их олон гарчлаа. Энэ бол одоо төвх соёлын эсрэг гэмт хэрэг байхгүй юу. Тэгтэл энэ гэмт хэрэг нь бол одоо цаашдаа олон улсын шин чанартай болох гэж ингээд зарим хүмүүс ирдэг. Одоо манай төвх соёлын туршил одоо тэр алт эрдмийн зүйл байна гэж үздэг. Мөн чанартай тэдгэр нь бол тэр нэг хэдхэн төвөргнээс одоо болж тэр сайхан төвх соёлын туршилаа устгах гэдэг бол хэдэн үеэр эдлэж очих нөгөө л байгаа байхгүй мөн чанарын авал үзвэл тэндээ тус юм болоод баяжлаа юу бол одоо хэцүү шүү дээ. А мөн чанартай тэр тусгал нь тэр хэвээрээ байгаа хүүхдэд манай нутагт энэ одоо сайхан одоо буган хөшөө байдаг юм аа. Энэ буган хөшөө чинь одоо яхаарахгүй хөрлийн сүйл одоо жишээлбэл дэлхийд одоо ингээд тооцоод үзэх юм бол одоо 1200 хэдэн буган чулуу байна. Тэндээс бол Монголд одоо 80 гаруй хувь нь Монголд байдаг юм. Энэ чинь одоо Монголын хөрөл зэвсгийн сүүлийн үеийн чулуун зэвсгийн төрөв одоо төмрийн төрөв үеийн гайхамшигтай тусгал эндээ залбирч яваараа л гэл эндээ соёлоо хүндэтгчл болох юм бол гайхамшигтай болно. Тэгэхээр тэр соёлыг үзэл гэдэг хүмүүс ирж байна. Тийм байна. Тийм байна. Ер нь явандаа энэ Монгол нутаг маань аялал жуулчлалын зоон болох юм шүү. Ер нь одоо энэ их олон ийм өв соёлыг чи үзэх гэж ирэх хүмүүсийн тоо жилээс чи өсөх юм шүү гэдэг тийм ойлголт бас эндээс гарч ирж байна л да. Тэгвэл бас Монгол Улсын эдийн засагт жишээлх юм бол аялал жуулчлалын салбар бас нэгэн хувь нэмрээ оруулах тийм үе бол ирэх юм байна гэдэг тийм мессежийг эндээс авч байна. Миний хувьд бол юу гэж боддог вэ гэхээр монголчууд маань энэ төв соёлын дасгалаараа хөгжүүлэх ёстой. Тэрүүгээр соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой байхгүй. Газраа ухаад бид нар бол явахгүй шүү дээ. Тэгтэл тэр газраа ухаан хажуугаар бол их олон динозавруудын яс гараа явцсан байд. Тэгтэл динозаврыг харахгүй хэлээр гараа явчихж байна гэхээр бидний олдсон жишээлбэл алт хүнт идлүүд гэдэг юм уу тэр жижигхэн зүйлүүд бол хичнээн гацхайг үүсхий аргагүй байхгүй. Тэгэхээр яндаж оршиход алаа шиг гэдэг шиг тийм их олон дасгалуудаа тэгэл үнгүүдүүлээд иж болохгүй. Тэгэхээр үнцэн гэж юм байдаг. Эх орны маань үнцэн гэж юм байна. Бидний үнцэн Монгол хүний үнцэн гэж байна. Монгол хүн үнцэнтэй байж иж тэр Монгол хүний хэрэгжилж ирсэн юм үнцэнтэй болно. Тэгэхээр Монгол хүний хэрэгжилж байгаа үнцэнтэй байна гэдэг чинь эх орны үнцэнтэй байна. Тэгэхээр бид нар бол юмныхаа үнцнийг бусдад бол харуулах хэрэгтэй. Тэгэхээр бол бид нар бол тэр үнцнийг гэдэг юмны үнцнийг соёлын туршлагын үнцнийг танаа нутагт байна уу? Жишээлбэл бол Арабын хагаас ирсэн баян араб хүн хэлэх шүү дээ. Танайх бол эртний соёлтой гэсэн Арабт одоо ийм туршил байна уу? Одоо чулуун буугаал ингээл буугаал бизнеслэгээ буухт бол бус хэрэгсөр байж гэн тэгээд буугаал ингээл уул руу заахад бол тэнд буган чулуу байж гэн. Буугаал ингээл хажуу талд ирэхэд бол тэр өвс ургамлууд нь байна. Тэр өвс ургамлууд нь энэ юунд хэрэгэлдэг тэрнийг ирээ ялгачсан халуун хүйдэн тарахгүй ялгацсан өвс ургамл байж гэн. Тэгээд цаашаа явах юм бол монголчууд нөгөө чулуун зэвсэг одоо хүртэл хэрэглээд морин аргамждаг чулуу болгоод газаа цогтой чулуугаар гаргалаад тэгэл юм онохтой хүртэл чулуу басгаж чулуугаараа оноод ингээл тоглож байгаа тэр тоглоомудаа ингээл нөгөө чулуун зэвсэгтэйгээ холбоод тэгээд нөгөө одоо гарч ирж байгаа тэр түүх соёлтой холбоод хадны зурагтай холбоод ингээд явах юм бол Монголын соёл дэлхийд танигд дэлхийн соёл иргэншил Монголын соёл иргэншил Төв Азийн соёл иргэншлийн одоо энэ өвөрмөц хэв шинж хадгалсан соёл иргэншил өөрийн гэсэн байсаар эзлэх ёстой байхгүй. Бид нар бол харийн соёлыг бол үүсгэж байгаа юм биш л дээ. Жишээл эрэгтэй соёл агуу юу гэвэл агуу.
Тэгвэл Эвертийн тэр одоо хүн чулуунаас дутхааргүй хүн чулуу Монгол нутагт байна шүү дээ. Монгол үеийн хүн чулуу ямар гайхалтай сэлгэж шонгод 5-7 хүн чулуу ч гэдэг юм уу. Хинти одоо Сүхбаатар аймгийн даргын хүн чулуудыг одоо зэл гайхалтай хүн чулуу байна. Наад захын жишээл төргийн үеийн хүн чулуу гэхт ямар гайхалтай хүн чулуу байна. Тэргөө өднөр одоо бахарх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгтэл түрүүн би хэллээ шүү дээ. Тэр одоо төргийн хаант улсын 572 оны галдуул ажил үтсэн гэж байгаа. Тэр бухтын гэрэлт хөшөөгөө тэр чинь одоо жишээлбэл дэлхийд хоёрхан байдаг хөшөөний нэг гэтэл нэг нь бол алт хөөгд хөхүүлж байгаа алттай одоо баримлаадаг ромеизэнд хан тэгэл нэг нь бол Монголд байна. Энэ гайхамшигтай дурслыг бид нар бол хүндэтгэх ёстой гэдэг. Тэр бол яг хуу уйгрын үе байж болно. Гэхдээ Монгол нутагт байгаа Монголын одоо эртний төгс соёл тэр нь бол юу таал утаа хөр бурхны шишинд дэлгэрчсэн. Тафарыг хаан нэсэн тэр нь бол бурхны шишинд орсон. Тэгээд олол өглөг үеийн хөгснөөс болоод улсын сан хөмбөг хаосрсан тухай тэмдэглэсэн гэдэл ингээд бичсэн баг жишээ. Тэгэхээр бид нар бол өөрийнхөө төгс соёлыг бол багах хэрэгтэй. Элида Одиссей гэдэл бид нар яриадаг. Элида Одиссейг ярьчаад тэгвэл тэрнээс дутхааргүй манад одоо жангарын туул байна. Тахицул хааны үлдэл Тансаг бум хаан аж үзэн алдрын хааны хүүхэн үеийн өнчин жангарын туул орс өгж ин. За бур гэсэн бороо сэр сэргэсэн сэлгэлтэй өхөлгөө мөнгө 25-ны настай байж гинэ гэдэл ингээд ийм туул тэгэхэд ийм олон мөр шатаас бүтсэн туул дэлхийд одоо хэр олон байдаг болоо гэдэг асуулт тэр хүн чинь барах шүү дээ. Тэгтэл манайхад бол түүхэн соёлын тусгалуудаа болоод тэгж ярих гисрэгээд юм тийм үү. Тэгтэл 10% хорыг тасарсан ачид богд мэрэгэн гисрэ хааны тууж оршвол гэдэг. Тэгэхээр дэлхийн дахинд бол 10 зүг байхгүй. Монгол хүн бол 10 зүгтэй. Дээшээгээ нэг зүг байна, доошоогоо нэг зүг байна гэдэг. Тэгээд 10 зүгт болцдог. Тэгэхээр бол дэлхийн дахинд энэ зүгийг бол ингээд тайлбарлаад явуулвал энэ чинь бас нэг соёлын зүйл шүү дээ. Тэгэхээр бид нар энэ өөрийнхөө байгаа зүйлийг бол дэлхийн төр зүйлтэй харьцуулт тайлбарлах хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд тэр юмнуудыг өөрийнхөө нэг сайн мэдээ тэр юмтай харьцуулт тайлбарлавал хүмүүс ойлгож шүү дээ. Тэгэхээр бол зүгээр л хөдөө нэг одоо бид нар явахдаа нэг тоосон дотор давхиж явал нэг хад үзүүлээд хад үзэх юм бол байна. Тэгэхээр тэр хадын ямар гайхамшигтай хад вэ? Тэр нь одоо та бид хоёр энэ бол жишээлбэл неолитийн үед шинэ чулуун зэсгийн үед хүмүүс зурсан зургийг та өөрийн гараар нүдээр харж байна. Би зурч байгаагүй, та зурч байгаагүй, 13 дугаар зууны үед зурч байгаагүй, хүннүүгүрний үед зураагүй, тэрнээс өмнө төмрийн үед зураагүй, хүрлийн үед зураагүй, чулуун зэсгийн үед зурсан зураг байж та гэж ингэж тайлбарлахгүй. Нэг зураг байгаа гэл ингэж зогсоод байвал бид нар чинь тэр тэгэхээр бол бид нар тэр юмныхаа мөн чанарыг ойлгох гэдэг нь чухал байл та. Тэгэхээр юмныхаа мөн чанарыг олгоод гэж харьцуул тайлбарлана гэдэг бол зүйл. Хүн бол ердөөс харьцуулж ижил юмны мөн чанарыг олно. Харьцуулахгүй бол одоо ердөөс тэр юмны сайхан муухай гэж тийм эх орн гэж байна. Эх орны гадаадд ороод ирэхээр тэр суугаа газартай харьцуулаад ирэхээр ястаа жинхэнэ нөгөө заримдаа бачимдаад ирэхэд бол ястаа жинхэнэ нотоо ястаа харсан зураг гүүмээр санагддаг тэр үе байна шүү дээ. Тийм бас байж та. Тэгэхээр чинь болоо тиймэрхүү юм. Тэгэхээр бол хүн харьцуулж ижил ойлгож байгаа. Хэлбэр болно. Тэрс бидний энэ видео нэвтрүүлэг маань ч тэр ерөөсө үндэсний судлаачдыгаа бид нар одоо мэдэхгүй байгаа нь мэдээ. Одоо танигдаагүй одоо тэг ярихгүй хэтэрхий даруухан байна. Бас манай зарим судлаачид жоохон шудрах хэлэхэд хийж байгаа судалсан тэг үнцэнтэй зүйлээ одоо нийтдээ яаж цааш нь бид нар энийг судлах тэг мэдэх тэгээ цааш нь бүр эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ. Тэгээ энэ дэр чинь үнцэнтэй гэдгийг мэдээд ирэхээр аяанда хүмүүс чинь тэг өөрөөсөө эргэлтэн хүмүүсэд тэг тэгээд цаашаага энэ чинь нөгөө түгэн дэлгэрэх илүү тэгээ олон хүн мэдчихэж олон хүн сонсчээж олон хүн ойлгож иж энэ маань яг ихээр цаашаа илүү дэлгэрээд тэг тэгээ бүр одоо тэр дэлхийд байгаа нийт одоо тэр юуны 80% нь энэ Монгол улсад байна гэхээр чи бид нар асар их өв байгаад идэг. Гэтэл тэрийг тэр тэг Ателла гэж таасаа хэллийг харьцуулаад хэллээ шүү дээ. Тэгэхээр тэр дэлхийд байгаа хоёр юмны ганц нь энэ байхад бид нар тэрийг одоо цаашдаа яах ёстой юм бэ? Энэ ч өөрөө нэг үр дүн буюу тэг шийдэл гаргах ёстой шүү дээ. Тийм. Жишээл одоо бугуун чулууны талаар манай Цэтүрбат гэдэг археологч одоо Монголын бугуун чулууны талаар Төв Азийн бугуун чулууны талаар сайхан ном гарлаа л да. Та бүхэн хэрвээ хүсвэл одоо тэр Түрбат манай Түрбатаа уулзаа тэр одоо бугуун чулууны соёлын талаар гайхамшигтай юмнуудыг хийж болно. Одоо ярилцлагуудыг ч гэх юм уу. Тэгэхээр бид нар бол тэр та нарын хэлдэг бас үнэн л дээ. Манай судлаачид цөөхөн ердөөс монголчууд хүн ам цөөхөн гэдэгтэй адилхан ердөөс цөөхөн. Жишээлбэл одоо би зөвхөн ганцаараа түргүү уйгар гэж ингээл аваад үзлэхэд 552 оноос эхлээд 744 он хүртэл түргийн хаан ус 740 оноос эхлээд 800 он хүртэл одоо юу гэж нөхдөд зэрэг бүхэл бүтэн ийм хол үеийг бол ганц хүн судлан гэж байж болохгүй байхгүй. Тэгэхээр бол бид нар бол судлаачид бол байх хэрэгтэй. Тэгэхэд бол цаанаас улс төр дэмжих ёстой байхгүй. Төр дэмжиж иж тэгээд төр дэмжсэний үндсээр жишээлбэл одоо
дэлхийн улс орны жишгээр одоо жишээлбэл татврын хэдэн хувийг ч гэдэг юм уу шинжлэх ухаанд зарцуулдаг 3% ядаж 1% ч гэдэг юм уу тий зарцуулдаг байж энэ бол цааш тавьж байгаа юм да. Тэгэхгүй бол бид нар чинь ингээд жишээлбэл цөөхөн юм хийгээд байдаг. Тэгээд нэг цөөхөн хүмүүстэй. Тэгээд тэр цөөхөн хүмүүс нь бол одоо жишээлбэл яг өөрийнхөө өмнөх л ажиллаа хийж барна үхээс биш. Тэгээд одоо элдв төрлийн нэвтрүүлэгт оролцоод гэдэг юм уу ярилцлага хийгээд ингээд явна гэдэг бол ер нь бол судлаач хүмүүст бол тийм амралт гэж байхгүй юм л да. Тэгээд цонхоор хараад зогсож байгаа харагддаг. Мөн ч нартай цонхоор хараад зогсохдоо толгойн дотор нөгөө тэр нэг хаднаас олж авсан бичиг ч юм уу айлс өөр архитектугийн матлахаар олсон эд зүйлийнхээ тэр мөн чанарын ямар юм байсан бол гэдгийг бодоо зогсож байгаа. Хүн харахад бол зүгээр ингээд одоо цонхоор харсан нөхөр зогсдог ч гэдэг юм. Гэтэл бол өдөр шөнөгүй ороо үзэхүү жишээл гэртээ очичоод 11 12 хүртэл нэг хүртэл ажиллаад сууж байгаа. Гэтэл бол одоо археологи хүрээлэнд ажиллаж байгаа ч юм уу шинжлэх ухааны академид ажиллаж байгаа бүх хүмүүсийн цалин цух ямар байгаа вүлээ те. Тэгээд бодохоор бол бид нарт бас л хэцүү зүйлүүд байдаг. Гэхдээ судлаач хүмүүсийн бас нэг сайхан тал байна л та. Манай судлаач тийм. Нэг нөгөө зорьсондоо эмээлд 90 хүн харьяасандаа нөгөө эмээлд хүн мөр харьяасандаа 90 хүн зорьсондоо гэдэг шиг нэг л чиглэлсэн хүмүүс бол тэгэл одоо бид нарын үед бол одоо бас бидний үеийн судлаач бас харьцангуй цөөхөн байна. Юутай холбоотой гэхээр 90-ад оны нөгөө явдалтай холбоотой 90-ад оноод зас төр зас хямраа цалин байхгүй бол юу байхгүй тийм байлаа шүү дээ. Бид нар жишээлбэл одоо 90-ад он гэх чинь одоо бид нар хэцүү оюутан байх үед тэр ямар байлаа, нийгэм ямар байлаа, бид нарын үеийн сайн судлаачид одоо амьдралын шаардлагаар одоо судалгаанаас орхигдож гарсан. Тэгээд тэндээс үед бол нэг үе бол бас нэг жоохон тийм хоосон үлдсэн. Одоо үүнээс хойш бол магадгүй ийм үе тохиохгүй баг. Тэгэх юм бол одоо цаашдаа судлаачид маань үе дамжиж ингээд явбал илүү одоо сайхан болж байгаа юм л да. Тэгэхгүй бол нэг үе хоосон болоод нэг үе байхгүй болчихвол одоо бас төвхтэй байдаг юм билээ. Тэгэхээр бол ер нь Монгол ийм шинжлэх ухаан гэдэг бол ер нь бие биендээ дамжаад хуучны ерөөл ч гэсэн тийм шүү дээ. Багшаасаа шавьдал уламжилдаг тийм бурхны шишин ч гэсэн тэр бусад сургаалны монлооч гэсэн тийм шүү дээ. Одоо жишээлбэл одоо Ардловын кружок ч гэдэг нэг дугуйлан байгаад гэдэг юм. Одоо жишээлбэл Прагийн их сургуулийн хэл шинжилгээний дэг сургууль гэдэг юм уу. Жорж одоо хард орж гээл Индианы их сургуулийн тэр хүний байгуулсан дэг сургууль гэдэг юм уу. Тэгжиж тэр хүмүүс нь цаашаа олон шав гаргаж тэрний үр дүнд бол цаашаа хөгждөг. Тэгэхээр бол дэлхийн нийтээс бид нар бол ялгаа байхгүй. Цаашдаа бол бид нар бас бие бинийгээ дэмжиж ингээд одоо олон түмтэйгээ ч гэдэг юм уу. Ер нь зөв ойлголт хэрэгтэй. Шинжлэх ухааны үндэстэй системтэй ойлголт өгөхгүй бол одоо хүмүүс бол орчин үед мэдээллийн үерчивэд мэдлэгээр цангаж байгаа байхгүй юу? Мэдээлэл хэцүү байна. Мэдээлэл хэцүү. Тэгэхээр мэдээлэлээс үнэн мэдээллийг олно гэдэг бол зүгээр эргэлж ирэх хүний хувьд байтугай эрдэмтэн хүний хувьд ч гэсэн хэцүү болж байна шүү дээ. Тэгэхээр тэр нь яаж нэг хөхтэй зэрэг бид нар бол тэр мэдлэгийг олох ёстой. Мэдлэгийг олохын тулд яах хөхтэй зэрэг одоо системтэй шинжлэх ухааны үндэстэй зөв мэдээллийг л олж авах ёстой. Тэгэхээр мэдлэг мэдээлэл хоёроо ядуусрах хэрэгтэй л. Одоо жишээл интернетээс юм уу цахимаас авсан тэр зүйлийг мэдлэг гэдээ ойлгоцсон. Тэгтэл тэр мэдээлэл нь бол ямар ч үндэс үйлгүй мэдээлэл байж идэг. Тэгээд эндээс төөрөлдөж байгаа, бодолж байгаа хүмүүсүүд бас мэрцээр байлгүй л яг. Яг наад дээр чинь нэг юм асуугаад тий. Жишээлх юм бол та бол одоо төрөх судлалаар нэлээд олон жил ингээд судалгаа хийсэн хүн байна. За сүүлийн үед бол ялангуяа хүмүүсийн дунд ямар асуулт явдаг вэ гэхээр энэ төрөх судлал гэж байгаа чи одоо тэгээ яг юу гэсэн үг вэ? Туркуудын төх соёл одоо энд байгаад байна гэсэн үг юм уу? Эсвэл туркууд манай дээрээ суудсан гэсэн үг юм уу? Бидний одоо их нутаг юм уу? Туркийн их нутаг юм уу гэл ингээ маш их маргаантай асуусан ийм нөгөө юмнууд их байдаг байхгүй юу? Манай энэ юун дээр ч гэсэн асууж орж ирдэг. Тэгэхээр та энэ дээр жоохон тайлбар хийгээд одоо жишээ нь төргийн үеийн одоо юунууд олдурууд те дурсгалууд маш их байна. Тэгээ одоо туркууд ч гэсэн манад одоо хамтарч ажиллая тэр гаргаж ирсэн янз бүрийн судалгаан дээр чинь бас ингээд нэмэр хандив тусламж өдр байгаад ингээд сайхан хоёр орны хамтын ажиллагаанд ингээд юм хий гэсэн юм саналууд тавигдах юм байна. Сүүлийн үед манай түүх чинь магадгүй одоо өөр хүмүүстэй булаацалтах нэг тийм юу болчиход байна шүү дээ. Монголчуудын түүх муу юм уу эсвэл өөр үндэстний түүх юм уу гэх ингээл маргаанууд дагуулад байдаг. За яг таны судалгааны хувьд гэхэд төрөх судлалын хувьд за одоо энэ дээр нэг жоохон тайлбар хийж өгвөл. Юу тэгэхээр бол дэлхийд дахин төрөх судлал гэдэг шинжлэх ухааны 19-р зуунаас хойш 20-р зуунаас бол хөгжиж тэ. За тэгэхээр өргөн бичиг юм уу энэ одоо төрөхтэй холбоотой энэ төрөх судлал гэдэг зүйл бол зөвхөн Монгол улсад байгаа биш. Евразийн нэлээд олон орнууд за тэгэл дэлхийн бүх одоо том улс орнуудад бол төрөх судлал гэж юм байна. За тэгэхээр төрөх хоёрыг бол ялах хэрэгтэй. Төрөх гэдэг нь бол эртний
одоо тэр төргийн эртний дунд үеийн тэр хил айлгуу судлал ерөнхийд нь хэлж байгаа тийм юм бол төрөг судлал гэж хэлдэг. За төрөг судлал гэвэл яг орчин үеийн бүгднээ төрөг улстай холбоотой зүйл болоод хувьдаг. Тэгэхээр бол он цагийн хувьд хоёр өөр зүйлийг бол бид нар ингэж хутгаж болохгүй маа гэдгийг нэгдүгээр мэдэх хэрэгтэй. Бид нар өөрөөр хэлбэл нэг цаг үед хоёр өөр цаг үеийг аваачаад нэг цаг үед авцарцсанараа хутгаад эхэлж байгаа. Тэгэхээр бол төргийн хаант улсын үе, уягны хаант улсын үе гэж 6-аас 7 дугаар зууны үеийн тэр зүйлийг өнөөдөр жишээлбэл 21-р зуунд авцраа тавьчихад тэр чинь болохгүй ч цаг хугацааны хувьд ч гэсэн тэр за тэрэнд олж байгаа өгүүлэгдэж байгаа түүхийн хувьд ч гэсэн тэр тэнд хамрагдаж байгаа хүмүүсийн хил соёлын хувьд ч гэсэн тэр тэнд хамрагдаж байгаа газар нутаг бүс нутгийн асуудал ч гэсэн тэр өдөөсөө болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр хүмүүсийн хувьд юу байх вэ гэхээр ер нь аливаа зүйлийг судлахдаа цуваа цагийн үүднээс буюу тэр цаг үеийг тэр цаг үед нь судлах нь чухал. Тэгэхээр тэр цаг үеийг аваачаад жишээлбэл одоо хүннүгүй юм зүйлийг аваачаад өнөөгийн зүйл тавтгаж болохгүй. Сямбай юм уу жужааны үеийн зүйлийг аваачаад өнөөдрийн зүйл тавтгаж болохгүй. Тэр цаг үеийн соёлыг тэгэл үзэх хэрэгтэй. Тэгэхээр төргийн улс судлал гэж юу хэлж байгаа нөхдөд зэрэг Монгол нутагт оршин тогтнож исэн 552 оноос эхлээд 744 оны хооронд оршин тогтнож исэн 1-2 дугаар хаант улс гэж байгаа. Тэгэхээр 730-аас 90 он хооронд бол төргийн 1-р хаант улс мөхөөд дараад нь тэгээд төргийн 2-р хаант улс гэж байгуулагдсан. Тэгэхээр Монгол нутагт бол төргийн зүүн төргийн хаант улс голн төвлөрч исэн. Зөргөн төргийн хаант улс дотроо жишээлбэл Көлтигийн Бэлгээ хаан хоёрын аав нь Илтриш хаан гэдэг нь бол тэр чухал үүрэг гүйцэтгэсэн. За Илтриш хаан ямар гавьяа байгуулсан гэхээр 690 оны үед говийн өмнө жишээлбэл говийн өмнө гэдэг нь одоогийн энэ юунд байсан улсууд далан харуулын тэнд байсан төргүүдийг хожимд бослоо хөдөлгөөнд дуурайлаад төмөрчдийн бослогонд дуурайлаад тэгээд алтай дайж устаар аваад энд ирж төргийн хаант улсыг байгуулсан тэмдэг байгаа л да. Тэгэхээр төргийн угсаа галын талаар түүх домгуудыг мэд хэрэгтэй болно. За төргийн угсаа галын талаар бол олон домгууд түүхүүд биелдэг. За төргүүдийн угсаа гал нь бол мэдээж хэрэг баруун талаас ирнэ. За тэгээд тэрнээсээ гадна тэр төрөг угсаатны одоо жишээлбэл хил цол хэрэгмээр тэр хүмүүсийн хил аялгуу бол тодорхойлож болно. За тэгээд төргүүд нь бол жужаанд бол төмрийн алба барьдаг байсан улсууд. За тэгээд нэг хэсэг нь бол Тонюккийн гэрэл хөшөө гэдэг одоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг тав хүн налайх гэдээ ойлгодог. Налайхын тэнд байдаг бол Тонюккийн гэрэл хөшөө шүү дээ. Одоо би тавгачийн газар хүмүүжсэн. Би манайх бол бид нар одоо Каракум Чугайкус гэдэг газарт бол бид нар байсан. Тэгээд энд нүүжсэн 12 төрөв төмнийг Бэлгээ Тонюккийг би өөрөө дагуулж эндирлээ. Тэгээд Бэлгээ хааны гэрэл хөшөөнд Көлтиний гэрэл хөшөөнд юу гэж нөхдөд зэрэг төрийг төвшгөдөж улсыг байгуулмаар газар энэ орхны хөндөө байна. Өтөггөний газар байна. Тэгээд өтөггөний газар бол бид нар жин тэгээд энд сувал бол одоо сайхан төр тулсыг байгуулах боломжийн газар шиг. Энэ юу харуулж байгаа нөхдөд зэрэг Дүргийн хаант улсын одоо өөрөөр хэлбэл зүүн Дүргийн хаант улсын Монгол газар төвлөрснийг илтгэж байгаа түүхэн баримт. Тэр нь бол хятад сурвалжид байгаа биш. Өөрснийх нь хэлээр өөрснийх өсвөчээр бичсэн өөрөөр хэлбэл 732 онд бичиж үлдээсэн тэр тусгал дотор байна. Тэгэхээр бид нар энийг бол зөвөр ойлгох хэрэгтэй байгаа юм л та. Тэр Бэлгээ хааны хатан эцэг нь Тонюккук. Тэгээд ирэхээр бол монголчууд бол нөгөө цус артн гэдэг шиг цөөхөө хүмүүс байгаа байхгүй. Бэлгээ хааны аавыг нь бол Илтриш хаан. Ил гэдэг нь бол улс гэж байгаа. Тэрийг гэдэг нь хураасан гэж байгаа. Одоо Илтриш Кутлуг гэж байгаа. Кутлуг гэдэг нь манай хутаг хэсэг утгатай Үлзийт гэж байгаа. Улсыг хураасан Үлзийт хаан. Тэр нь хоёр хүүхэдтэй. Нэг нь бол Моинчур одоо Могилиан гэж нэрлэгдэх Бэлгээ хаан. Нөгөөх нь бол Көлтигийн гэдэг. Хамгийн бага нь Көлтигийн. За Бэлгээ хааныг бол хатам эцэг нь бол Тонюккук явуулсан. Тэгээд төсөөлт нь бол Бэлгээ хаан тэрийг барихад бас тодорхой хэмжээний өргөдсөн. За тэгээд хаан эцэг нь нэг нь одоо жишээлбэл Илтриш хааны нас барахад дүү нь бол Көлтигийн 7 настай Бэлгээ хаан 8 настай өнчин үлдсэн. Тэрэнд бол одоо жишээлбэл ах Капганыг сайн харж үзсэн баг. Мэдээж их Тонюккук одоо андын зурмаар бол одоо андынхаа хүүхдүүдийг сайн авчсан баг. Тэгээд ингээд авч үзэхээр энэ бол юу гэж нөхөд яхахгүй бид нар болоод Монгол газар нутагт ямар хүмүүс оршин сууж исэн бэ гэдэг үзэх хэрэгтэй. Мэдээж хэрэг энэ дэрхт бол монголчууд нь нүүцсэн биш. Энэ галзуу нутагт Баяркуу гэж аймаг байлаа. За 3 Куриканууд байлаа. 3 Курикан гэж 9 татар 30 татар гэж байлаа. Эдгээр чинь бүгдээр л Монгол овог аймгийн усаад байгаа байхгүй. Тэгтэл тэнд дотор нь яг хөө Түрэг овог аймагтай Монгол хэлтэй Түрэг хэлтэй гэж л хоёр ялгагдаад байгаа болохоос ш. Тэгээд эдгээр чинь зэрэгцэн сууж оршин сууж исэн. Тэгэхээр бол энэ зүйлийг бид нар бол ойлгох хэрэгтэй. Ердөөсөө нэг
бүх юм дангаар байлгах ёстой гэж үздэг бас нэг буруу тал байна л. Жишээл Монгол улс гэлээд аваад үзэхэд энэ Монгол улс дотоос жишээлбэл юу гэхүүтэй зэрэг Монгол дотор одоо чинь дэлхийн бус орноос ирсэн зөндөө олон хүмүүс байна шүү дээ. Тэгтэл нэг хүний харангуут энэ Монгол дотор чинь одоо хятад хүн байж энэ бол Монгол хятад хүн гэж үзэж болохгүй. Энэ бол Монгол орн биш хятад орн байсан байна гэж хэлж болохгүй шүү дээ. Яг тэнтэй адилхан байхгүй. Тэгэхээр бол одоо жишээлбэл Монгол улстай бол Афганистаны хүн байж болно. Жишээлбэл энтх хүн байж гин. Тэгэхээр бол энэ бол энтэй адилхан бол зэрэгцэн оршиж исэн юм соёлыг зүгээр л хотголдуулаад ингээд манайх байсан тэд байсан гэдэг юм уу тэр үзэлээр биш. Тухайн үед бол төрийн эрхийг одоо төргөөдөрж дараад нь тэрний дараа бол төрийн эрхийг уйгруу залгамжилж тийм л зэл. Тэгэхээр энэ газар нутагт болж өнгөрсөн түүхэн үйл явдлыг бид нар бол хит хит өгөөчлөө Туркуудтай холбож тайлбарлах нь бол очиод дутагдaltaй. Тургийн хаан тус нь бол баруун төрөг зүүн төрөг гэж хэлсэн. Баруун төрөг зарим хэсэг нь бүр цаашлахаар байгаа цаашаа явчихсан. Одоогийн Узбек, Казахстаны нутаг тэндээсээ цаашаа яваад тэгээд явна л та. За тэгэхээр бол Османы одоогийн бүгд Турк улс бол хуучин Османы эзэнт гүрний ас одоо салаад Ататүркийн одоо Мустафа Кемалийн удирдлагаар ялд байгаа. Одоо жишээлбэл хувьсгал явж энэ улс бий болсон шүү дээ. За тэгэхээр бол Осман гэдэг улсын одоо хойч гэсэн үг. Тэгэхээр бол Осман гэдэг хэдийгээр Осман гэж байгаа боловч энэ улсын нэр нь бол Турк гэдэг нэрийг авснаас одоо бид нар ингэж байгаа. Магадгүй Турк улс нь бол Османы эзэнт гүрний үлдэгдэл байгаад одоо жишээлбэл одоо юу ч гэдэг юм өөр нэг нэр авчихсан бодвол бид нар Турк гэдгийг энэ эртний төргөтэй холбож ойлгохгүй байсан байх магадaltaй. Тийм л зүйл шүү дээ. Тэгэхээр баруун төрөг зүүн төргөө гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр түүхэн үйл явдлыг хит хит өгөөчилж ойлгож бас болохгүй. Тийм. Энэ дэлгэмд хэлэхэд манайхан өсөв бичиг бас бол хүннүү бичих гэж үзээд байдаг л дээ. Мэдээж хэрэг өсөв бичихийн энэ өргөн бичгийн гарлал үүслийн талаар бол нэг одоо 20-од орчим зүйлийн санал байдаг л да хүннүү бичих гэж үзсэн. Одоо жишээлбэл эртний грек-ромтой холбож үзсэн. За тэгээ Сами хаамын үжигтэй холбож үзсэн. Одоо гэдэг ч гэдэг юм уу олон төлөөс үзэж байгаа сүүлд нь бол Вильгельм Томсон гэдэг хүн бол энэнийг бол өргөн бичгийг төргийн бичих байна гэж тайлсан. Тэгэхээр энэ өргөн бичих гэдэг нь бол магадгүй хүннүү нарын хэрэглэж байгаа. Дараад нь бол нэг хэсэг мартагдаад за дараад нь бол мандсан жужаан нар жишээлбэл Сиами нар байна. Сиами нар 200-д гаруй ном зохиолыг их хэлнээ орчуулсан. Тэднэрд бичээж гэж үг байсан гэдэг. Тэгвэл тэр Сиами нарын бичээж гэдэг үгийг хэн одоо бичээч гэдэг цол байсан. Тэр нь 240 зохиолыг төрлийн хэлэнд орчуулсан гэсэн ямар хэлээр ямар бичгээр орчуулсан. Тэр одоо Сиамбигийн үед хэрэглэгдэж исэн кимо буюу көмө гэдэг үгч байгаа. Кö гэдэг нь бол хэрчих, мо гэдэг нь мужаан гэдэг нь мужаан мод хэрчих гэдэг тийм бичиг байгаа. Тэр бичгийн үргэлжлэлөө яг одоо хижлээс гаргаж бичгдгээ бичгээ утгын талаас нь аваад үзвэл яхаарахгүй өргөн бичих гэдэг нь бол түүнтэй холбогдно гэдэг. Ингээд аваад үзвэл гинт нэгэн өдөр зүүн төргийн хаан тус байгуулагдсны дараа төв Монголын төв өндөрлөлт орхны хүндэд төр улсаа байгуулангуудаа өргөн бичгтэй болоод тэдгээр нь Төв Азийн төвөнд төргөт хамгийн анх авианы бичгтэй болсон зүйл гэж ингэж үзэж бас болохгүй л дээ. Тэгэхээр энэ нь бол мэдээж хэрэг наад зах нь 100 жил байж ижил энэ бичиг чинь тэр нөгөө төрүүчийн хэлдэг шиг тийм уран яруу танс хэл айлгуутай болно шүү дээ. Тэгэхгүй бол одоо зөвхөн бичиг ангуутай л одоо юу ч гэдэг юм дээд хөх тэнгэр доод бараан газар үдсийн завсар хүний хүү төржээ гэж бичихгүй. Тэгэхээр эртний уламжил байгаа. Тэгэхээр тэр эртний уламжил нь хаанаас гэхтэй зэрэг согод үчиг хэрэгжилжсэн улсууд энд ирээд нийлээд удаагүй байж тийм уламжилттай болно гэдэг нь бол энэ газар нутагт байсан тэр эртний овг аймагуд энэ өргөн бичиг хэрэгжилж ирсэн байна. Гэхдээ тэд нар өөрийнхөө газар нутагт байсан учраас бол тэр бичгээрээ хад чулуун дээр бол төдийд бичдэг байжээ. Жишээлбэл хүннүү нар бичдэг байсан нь байсан шүү дээ. Хүннүүгийн бол одоо жишээлбэл бичдэг байсан, хүннүү газрын зурагтай байсан тухай тэмдэглэсэн байдаг. Газрын зураг бичиж мэдээж хэрэг нэрийн бичихгүй зүгээр нэг хідэн уулзуулахгүй шүү дээ. За тийм зүйл. За тэрнээс гадна хүннүүгийн үед бол одоо холбогдох хүннүүгийн зүйлийн тамга одоо их хэрэглэгдэх археологийн олдвор дээр бол өргөн бичигтэй адилхан тамгнууд одоо дүрсүүд гарч ирдэг. За тэгээд тэрний дараа Сиамбигийн үед ч гэсэн тийм тамгнууд гарч ирдэг. Энэ бүгдээс холбоод үзэх юм бол яхаарахгүй энэ бол мэдээж хэрэг гарлын үйлслийн хувьд бол авианы бичих нь бол дэлхийн тэр нэг гарлаас явсаар байгаа цаашаа наашлаад ирсэн байж болно. Гарлын хувьд бол тэгтээ Шадруусан багшийн хэлсэнчил нь бол яг хариу аваас авсан бичих гэж байна. Харийн бичгэн дээр өөрийнхөө хэл айлгын тааруулж өөрийнхөө орон нутгийн нэмэлтүүдийг хийсэн бичих гэж байна. За тэднэрийн дундын одоо тийм бичих байна гэж бас үзсэн байдаг л да. Тэгэхээр бол энэ өргөн бичих гэдэг бол яхаарахгүй тийм нэг өсөг бичихийн дурсгалын нэг зүй ясаар тооцогдож байна гэж ингэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр бол бид нар түүхээ бол зөв унших хэрэгтэй юм л да. Түүхийн он цагийг бол зөв баримжаалах хэрэгтэй. Бид нар түүхийг бол жишээлбэл наад зах ингээд аваад үзвэл одоо 16 дугаар зууны үеийн ч гэдэг юм уу одоо жишээлбэл Галдан бошигтой холбоотой ч гэдэг юм уу бүрднээс нааш явж байгаа одоо Чой болсон Сүхбаатартай холбоотой зүйлүүдийг өнөөдөр хүртэл бид нар чинь олон талын олон өнцгөөс тайлбарлаад явж штэ.
Тэгэхээр тэрүүгээ мэдэхгүй жиж бүр урагшаа явсан юмнуудыг бид нар одоо үнэн зөв гэж амралтах. За тэгээд түрүү ярьсан да тэр одоо хамтарч судалж байна гэж. Тэгэл яг энэ нь бол дэлхийн соёлын үе юм. Дэлхийн соёлын учраас дэлхийн ямар ч улс орн шинжлэх ухааны байгууллага судлах хэрэгтэй байдаг. Бид нар жишээлбэл одоо Африкт очиод юм эсвэл одоо Туркт очиод Монголын түүхтэй холбоотой зүйлийг судалж болно шүү дээ. Манайхаа одоо тийм санал дэвшүүлээд манай түүхийн хүмүүс зарим хүмүүс ажиллаж байгаа сургуулиудсан өөрөөр хэлбэл Туркэд байгаа одоо Ил хаант улсын үед холбогдох Монголын туслаад Иранд байгаа Монголын туслаад Иран улсад жишээлбэл Ил хаан султаны одоо Үлзий султаны ордон байгаа. Тэрнийг бол судалгач гэдэг юм уу. Ийм зүйлүүд бол зөндөө байгаа л да. Тэрнтэй адилхан тэр гадны улсын орнууд жишээлбэл Оросын холбооны улс гэдэг юм, Англи, Франц гэх мэтийн улс орнууд бол Монгол нутагт тэрээр судалгаа хийж байгаа. Яг тэрнтэй адилхан бол Туркийн эрдэмтэд ч гэсэн манайд бол Малтаа судалгаа хийж байгаа. За тэр Малтаа судалгааны үр дүнд мэдээж хэрэг бол тэдний хувьд бол Турк гэдэг нэрийг авсныхаа үед бол тэр хвшээд улсуудыг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах хувь нэмрээ оруулна. Нөгөө талаас бол нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКОд хүлээсэн үргийнхээ дагуу бол тэр соёлын хамгаалалт бол бас тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж гэнэ гэж үзэх хэрэгтэй. Зөвхөн одоо жишээлбэл манай дурсгал гэдэг үднээс хамгаалахаасаа гадна ер нь дэлхийд дахинд одоо соёлын өвийг хадгалах, хамгаалах дэлхийн олон улсын одоо хүлээсэн үүргээл биелүүлж байгаа хэрэг шүү. Тэгтэл манайх бол зүгээр хэтэрхий харцаа гэдэг юм уу явцад талаас нь хараад байдаг л да. Нэг хүн одоо маллага хийж байгаа нөгөөдгөө хулгайлаад аваад явцдаг юм шиг тэр сандаг зүйл байдаг. Тэгэхээр бол одоо орчин үед Монголд одоо 3 хөрш хийж яриад байна шүү дээ. 3 хөршөөр бол Япон, Солонгос, тэгээд Америкийн нэгдсэн улс, Турк гэдэл ингээд 3 хөрш үүдэг. Тэгээд 3 хөрш төгөө одоо бид нар жишээлбэл төв соёлын асуудал бол байна. Гэхдээ мэдээж түүхчид бол энэ төргийн түүхчдийг бол бүгдийн турк улсын түүхчдийн бичсэн зүйлийг бид нар шүүмжлэлтэй хандах ёстой. Өөрийнхөө төв болгож бичсэн зүйлүүд бол одоо татаж бичих тийм одоо жишээлбэл пантуркист гэж нэрдэг тийм үү? Одоо хэтэрхий төрөгжих өнцгөөс харж идэх зүйлүүд бол байдаг. Тэр бол одоо дэлхийд дахинд бол тийм зүйлүүд байдаг. Шинжлэх ухааны улсууд бол тэр нь хайцангуй гайгүй. За зүгээр мэрэгжлийн бус хүмүүсийн үед яадаг хөвгтэй зэрэг өөрийнхөө түүхийг бол бахархдаг үүднээ бахархалтай болгохын үүднээс бол одоо чтэй тийм зүйл шүү дээ. Жишээлбэл Чингис хаан Түрк хүн үү, Чингис хаан Казак хүн үү гэдэг юм. Одоо ингээл өөрөө Казак хүн байсан гэл ингээл үчээл. Тэд нар яаж нөхдөд зэрэг өөрийнхөө түүхийг бахархах гэл өөрийнх нь болгоход нэг сайхан гарч ирэхээр бол тэрнийг бол өөрийн болгож харуулах гадал. Тийм нэг хүн төрөлхтийн нэг өөрмөц зам байна гинэ. Тэрний юу нэхэр нэг гайхамшигтай юм гараад ирвэл тэрний яаж хийж яагаад өөрийн түүх соёл, өөрийн удмын болох гэдэг. Мөн жинавта тэр хүн бол одоо Түргийн хаан улсын үеийн Түргийн одоо хаан улсын үеийн тэр одоо сууж байгаа түрк хүнтэй хамаатай юугүй бол бас яг бүр эртний түүхээсээ аваад үзээ байж болох бол тэр хүнтэй нэг тэгсэн мөртлөө нөгөөдгөө барах гад. Монгол хүн чи ясаахгүй. Одоо хөрөл зэвсгийн үеийн юм ярьж байгаа чинь энэ манай Монголын тусгал, манай Монголын өвд эзэг гэхээс илүү Монгол нутагт байгаа түүх соёлын дурсгал тэр чинь хөрөл зэвсгийн үеийн дурсгал шүү дээ гэдэг бол ялуусалж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бүх юмнуудыг Монгол гэж ярих гэдэг тастал мэдээж Монголоор мөшөх, Монголоор барах, Монголынхаа төв соёлыг шинжлэх ухааны үндэстэй одоо хүмүүс тайлбарлах зөв байдлаар зөв хандлагаар хүргэх нь чухал байна л да. Тэгтэл хит одоо омгшрож, хит хуйлшрах, хит одоо үндэслэх үзэл гэдэг юм уу хэтэрхий тийм талаасаа тайлбарлах юм бол мэдээж хэрэг энэ бол очид утгатай болоод үнэхээр бахархалтай зүйлийг одоо хүн бахархмааргүй болгочих бас болно шүү дээ. Үнэхээр бахархалтай зүйлийг авчид буруу тайлбарласнаас болоод буруу хэлснээс болоод тэгээд одоо буруу зүйлээр хандах. Тэгэхээр хүмүүс чи яадаг хөхтэй зэрэг хүний тайлбарсныг бол манай монголчууд их сонь зантай. Өөр нэг эрдүүсэл нэг шинжлэх ухааны хүмүүсээс өөр нэг хүн ярингууд тэрнийг сонь болгоод тэр тэгж шинжлэх ухааны хүмүүс ярингууд тэр тэгж сонь байгаа. Тэгээд одоо Оросд би нэг түрүү ярьжсэн нэг одоо нэг онёгой маягийн юм байдаг. Эхлээд нэг удаа зүүдлээд ярьчих чинь нэг хүн. Одоо манай улсад ийм байж гинэ гэдэг. Тэгсэн чинь сэтгүүлч ирээд яриад ярилцлага авсан чинь та тэгж ярьсан уу, тэгсэн нь үнэн үү гэдээ ярьсан чинь нөгөө санаа зовонгуудаа ерөнхийдөө тийм байсан гэдээ ярьж гинэ. 2 удаа ярилцлагатай. 3 дахь удаа ярилцлагатай. Яг тийм байсан. Би зүуддээ өдөөсөө бодит байдал тийм байсан гэдэг. Тэгэхээр одоо яг одоо яаж нэг хөхтэй зөв тиймэрхүү үйл явдал өмнөд нь эхлээд нэг одоо нэг болсон болоогүй юм ачдаг. Сүүлд нь хүмүүс одоо манай телевизийнх нь тийм сенсацтай мэдээ одоо авах болоод байдаг. Дэлхий одоо Facebook гэдэг юм хаяг тавих гэдэг. Тэрний хүмүүс аваад ирэнгүү дараа ярихтаа нөгөөдгөө нэг жоохон имиж ангуудаа нэг зэрэг ороод ярьдаг. Тэрний дараа нөгөөдгөө өөрөө итгэцэн. Тэгээд өөрөө итгэхэд тэгээд цаашаа авчдаг гэдэг юм уу. Тэгэхээр ийм зүйлүүд байна. Тэгэхээр энэнийг бас бодлох хэрэгтэй шүү. Ерөнхийдөө бол та сая нэг юм хэллээ. Юу гэхээр Монгол улс одоо тий 3 дахь хөршийн бодлого гэж явуулдаг. За тэр 3 дахь хөршөө одоо жишээлх юм бол Америк одоо бусад улсуудаас гадна одоо Турк улсыг бас өөрснийхөө 3 дахь хөршөө гэж үздэгээ гэд хэллээ шүү дээ. Тэгэхээр
цаашдаа бид нар одоо яг энэ исламын шашинтай улс орнуудтай хэрхэн яаж харилцах юм бэ? Бид нарт одоо энэ талаар та өөрийнхөө үзэл бодлыг те илэрхийлж илнэ бас энэ талаар судалгаа хийдэг хүний хувьд те. Тэгэхээр бол манайхан төрөв судлал гэхээр бол зөвхөн төргийн түүхийг судалдаг ч юм уу төргүүд үйлчлдэг хүмүүс мэтэр зарим хүмүүс ярьж өчтдөг зүйлүүд байна. Одоо сүүлийн үед захин дээр тэгж өчтдөг хүмүүс бас байна л да. Зөвхөн төргийн түүхийг судлаад байна гэж. Тэгэхээр бол энэ яаж ийм нөхөр төргийн түүхш Монгол нутагт байгаа түүх соёлыг судалж байгаа нэг зүйл байна нэгдүгürt. За хоёрдугаарт бол орчин цагийн төрхийн хүмүүсийн одоо тэр зүйлийг судалж байгаа биш гэдгийг бол бүх хүмүүс бол ойлгож мэдэх хэрэгтэй. Тэгэхээр орчин цагийн төрх улсыг бол судлах хэрэгтэй. Жишээлбэл одоо манай хөрш улс орнууд жишээлбэл Төв Аз, ойрхон орнуудын улс орнууд тэр чигээр түүх ухсаатай улсууд байна. Исламын шашинтай улсууд орнууд байна. Тэгэхээр бид нар бол исламын шашинтай улс орнуудыг бол судлаж иж тэдний түүх сэтгэлгээг мэдэж иж тэдгээр улсуудаа улс төр эдийн засгийн одоо оногчтой бодлого стратеги боловсруулж иж амжилтанд хүрэх болохоос биш тэд нарыг бол биднээс бол түлхснээр бол бид нарт амжилтанд хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр бол Монгол нутагт араб хэлээр одоо жишээлбэл арабын одоо Эмиратаас хүн ирлээхэд араб хэлээр одоо чөлөөтэй ярьдаг тийм орчуулагч хэрэгтэй байна. Жишээлбэл одоо бүгд Турк улсаас гэдэг юм уу Казахстан улсаас Азербайджанаас хүн ирэхэд бол тэр хүмүүсийг бол орчуулагч хэрэгтэй. Тэрэнд байгаа түүх шинжлэх ухааны соёлын холбоотой зүйлүүдийг бичсэнийг монгол хүмүүс танилцуулдаг тийм судлаач байх хэрэгтэй байна. Тэнд байгаа түүх соёлын судалгаа үзэх хэрэгтэй. Тэрнээс гадна тэр одоо исламын шашны соёл сэтгэлгээний өрмөц хэвж аншлыг монгол хүмүүс зөвөр тайлбарлах тийм хүмүүс хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол дэлхийн ертөнцид бол одоо ийм даяаршиж байгаа орчин үед яах ёстой вэ гэхээр бид нарыг бол аль нэг улсыг бол өрөөсгөл талаас нь хандаж болохгүй. Төргийн ертөнцгээд холдож болохгүй. Тэгээд тэр хүмүүстэй нэгдэж ажиллах ёстой. Тэр хүмүүстэй хүссэн хүсээгүй одоо хөршийн харилцаатай, за хүссэн хүсээгүй эдийн засаг улс төрийн харилцаатай. Тийм учраас эдгээр улсууд орнуудын бодлогыг ойлгох хэрэгтэй. Эдгээр улс орнуудын одоо дэлхийд дахинд явуулж байгаа, бүс нутагт явуулж байгаа бодлогуудыг ойлгох хэрэгтэй. Тэгжиж эдгээр улсуудтай харилцах хэрэгтэй. Тэгэхийн тулд тэр хүмүүсийн түүхийг мэдэх хэрэгтэй. Тэр хүмүүсийн соёлыг мэдэх хэрэгтэй. Тэгжиж тэд нарын түүх соёлоор дамжуулаад тэр улс орнуудыг зөв таних мэдэх хэрэгтэй. Тэрхийн тулд бол энэ түүх судал гэж байгаа. Дэлхийд дахинд бол 80 хэдэн сая бол түүх хүмүүс байна шүү дээ. Тэрнтэй адилхан бол төрөх хэлтэй угсаатны ард түмэн гэх юм бол Төв Аз ойрхон торонд бол одоо Станата улсуудаас гадна тэгэл цааш явах юм бол зөндөө шүү дээ. Тэгэхээр Монгол улсад бол ганцхан түүх судлалын төв Монгол улсын сургуульд байна л та. Энэ бол яг Монгол улсынхаа хувьд бол чухал гэж ингэж боддог. Нэг талаад Монголд бол одоо төргийн хаант улсын соёл. Нөгөө талаас дэлхийн бараг ихэнх хувьд бол оршин сууж байгаа төрөв ухсаатай улсууд байна, төрөх хэлтэй ард түмэн байна, исламын шашинтай улс орнууд байна. Бид нар исламын шашныг бол ладын шашин гэдэг. Лалаа гэдэг нь бол төвд хэлээр төслүүд гэсэн утгатай үг л дээ. Тэгэхээр бол бид нар исламын шашин гэх үү. За тэгвэл бол исламын шашныг бол лам гэж ярихгүй шүү дээ. Исламын шашны имам гэдэг хүн ингээд. Эннийг наад зах нь бол бид нар зөв тайлбарлаж, зөв танилцуулах. Тэгээд тэр шашны мөн чанарыг танилцуулах. Тэгээд тэнд байгаа төв соёлын дурсгалуудыг зөв танилцуулах. Тэрхүүднээс тэгэхээр бол дэлхийд дахин тийм хандлагууд байна л да. Яг хөвгтө зэрэг ганц хүнтэй ч гэсэн тухайн хэлийг судлуулдаг тийм дэлхийн том сургуулиуд одоо жишээл Японч гэдэг юм уу. Жишээлбэл одоо санскрит хэлний ганцхан хүнтэй. Жишээлбэл Бээжингийн Реминда Бээжингийн ардыг суулдаг. Ганцхан хүн. Санскрит хэлний ганц багштай ганц оюутантай. Тэгээд тэр улс бол сургаж байгаа. Тэгэхээр бол яг энэтэй адилхан бол тэгж яхад манайх яадаг хөхтэй зэрэг энэ төрөх ухсаат ард түмнүүдийг судлахын тулд бол өөрийнхөө судлаач чиглэхийн тулд яхахгүй ийм одоо байх хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгэхээр бид нар одоо түүхэн хууршид ч гэсэн хөрс сэргэлтэй байсан. Одоо ч гэсэн бид нар хөрс сэргэлтэй байгаа. Эдгээр улс орнуудынхаа түүх соёлыг үзэх хэрэгтэй. Нөгөө талаас бол улс орнуудын одоо дэлхийд дахинд эзэлж байгаа байр суурь, бүс нутагт эзэлж байгаа байр суурь, түүнтэй холбоотой эдийн засаг улс төрийн одоо гарчиж байгаа олон шийдлүүд. За тэрнээс гадна одоо торгоны зам дагах улс орнууд гэдэг юм уу, Шанхайтай ажиллагаа гэдэг ч гэдэг юм уу. За тэгжитэл бол ойрхон орнуудын улс орнууд одоо арабын улс орнуудын бодлогууд гэдэг тэр нь эргээд ингээд явхаар бол дэлхий том боловч бодлогоороо яваад ирэхээр багцлагддаг гэдэг шиг. Тэгэхээр тэрэн дотор бол Монгол улс өөрийнхөө байр суурийг зөв олж явах ёстой. Тэхийн тулд бол бид нар одоо оюутан бэлтгэж явах ёстой. Тийм л зүйл гэж ойлгож байна. Тэгэхээр одоо сая таны ярианаас бол нэг юм ойлгогдож байгаа нь юу вэ гэхээр ингэж ойлгоод байна. Мэдээж хэрэг энэ түүх соёл энэ юмнуудыг чинь бол одоо суурь соёл иргэншилтэй хүмүүсийн нүдээр харж одоо тайлбарлах бол нэг өөрөө. Яа харахгүй бид нар одоо энэ Монгол нутагт нь сууж байгаа нүүдлийн ахуй соёл дунд нь байгаа хүний нүдээр харж энэ судлаачид өөрснийхөө өв соёл түүхээ тайлбарлаж гаргаж ирнэ гэдэг бол бас нэг өөр асуудал. Тийм учраас одоо эрдэмтэн судлаач одоо
олон болоосоо гэж миний хувьд бол нэгдүгээр бодож байна. Тэгээд энэ түүхээ зөвөр судалж таниулах ажлаа хувь хүн бид нар ч гэсэн одоо тийм мөнгөтлөгээр бид хоёроос ахуулаад энэ одоо юу зүйлийг үзэж байгаа хүмүүс маань тодорхой хэмжээнд бас мэдлэгжиж улам өөрсөндөө хүчтэй, баттай, итгэлтэй болж хэн нэгэн хүн асуухад зоригтой хэлдэг тийм л болмоор юм байна гэдэг бол эндээс яхахгүй харагдаж байна л да. Танай техникийн талаар бас нэг тодруулж асуухад одоогор яг төрөг судлалаар хичнээн Монголд одоо үндэсний судлаачид хэд бэлтгэж байгаа. Тэгэхээр Монгол ганцхан байгаа гэхээр бас сонирн байна л да. Анх удаа энийг сонсч байна л да. Яг нэг баланс судлаач өөрөө судлаачийн бүтээл одоо тэгээ шавьдаа уламжлагдаад цаашаа үргэлжлэл судлагдаад явж явах хэрэгтэй шүү дээ. Хөгжиж илүү үн цэн одоо нэмэгдэн тийм ээ. Тий. За яг Монгол улсууд их сургууль дээрээ бол би нэг 20 гаруй жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бол яг төрөв судлалын танхим гэж байсан. Одоо бид нар бол Аз судал гэдэг ерхий одоо зохион байгуулалтанд орж байгаа. Аз судал дотор бол Хятад, Япон, Солонгос, Түрэг, Араб гэдэг. Тэгээд энэ нь бол төрөв судлалын танхим бол 2000 оноос эхлэж үйл ажиллагаа явуулсан. Тэгээд манай энд бол яг одоо Идэр хангаа гэдэг л одоо байж штэ тийм үү? Манайд анхны төгсөгчдөөс. За жишээлбэл археологи нь одоо хүнүүгийн лууд хотыг олж илрүүлсэн гэдэл ярьж байгаа. Тэр манай төгсөгч байна. За жишээл одоо Баяр хүүгээл археологи судлаач гэл ингээд олон зүйлийн манай шинээр одоо улс их орн батлан хамгаалах яам, гадаад харилцаа, за тэгээд олон улсын байгууллагууд бол өөр өөрийнхөө үүрэг гүйцэтгээд явж байна. Тэгтээ сүүлийн жилүүдэд бол яг юу багасж байна л да. Төрөв судлалын чиглэлээр мэргэжлэр суралцах оюутны тоо багасж байгаа. Энэ бол нэг талаар төгсөгчтэй холбоотой, нөгөө талаар бол ажил мэргэжлийг бол манайхан яг төхөр англи хөө гаддаг, англи хятад хэлний мэргэжлийг хөө гаддаг. Нөгөө талаар төрөв судлалыг бол нэг жоохон өрөөсгөл талаас нь ойлгодог юм уу тийм. Араб хэлээр бол жишээлбэл манайх ганцхан төгсөл хийсэн, тэрнээс болоод төгсөлт аваагүй. Тэгэхээр юу яаж нөхдөж зэрэг хүмүүсийн бас нэг артмны дотор ойлголт гэдэг юм шиг. Энэ төрөв судлаад яадаг ингээд. Тэгтэл бол орчин цагийн төрөв хэл сурчих юм бол Казак, Киргиз, тэгээд цаашаа явах юм бол Азербайджан, Узбекистан, за Шинжаан, Уйгур бус орнуудтай харьцах тэр харьцааг нь бол ойлгодог юм шиг байна. Зөвхөн Түркийг судлана, Түркүүдийг судлах юм байна гэж ойлгоод байдаг. Тэгэхээр төрөв судлал гэдэг бол одоо энэ далимд хэлэхэд зөвхөн төргийн түүх соёлыг судлаад гэдэг биш ер нь орчин цагийн төрөх хэл үзэн тэргээр дамжуулаад эртний төрөг одоо Монгол нутагт байгаа түүх соёлыг судалж болно. Тэрнээс гадна бол дэлхийн одоо төрөг усад тулсан ард түмнүүдийн түүх соёлыг судлаж болох тийм өргөн боломжтой тийм юм л да. Одоогоор манайд бол нэг 10 хэдэн оюутан суралцж байгаа. За тэр нь бол яг хөвгтэй зэрэг ер нь бол Турк улсад жишээлбэл одоо хэлний бэлтгэл хийж ирээд нэг жил хэлний бэлтгэл хийж ирээд энд бол үргэлжлээд мэргэжлэг өндөрлөн судалж сургалт явуулдаг тийм байдлахтаа одоо хандлагатай байж байна. Тэгэхээр хүмүүс бол яаж нөхөр бас нэг өрөөсгөл тал нь тийм зөвхөн төрөв судлалыг үзэж ин гэж бодоод байдаг. Тэгэхээр бол Түрк Уйгур гэж нэг юм байна. Тэгэхээр бол манайх нь бол одоо бас нэг хууль руу яваад байдаг, англи хэл рүү яваад байдаг, хятад хэл рүү яваад байдаг. Тэгтэл бол нөгөө үлдсэн жижигхэн цөөхөн усууд судлах ёстой юмнууд нь бол харьцангуй бага үед хэлсэн. Тэгээд бол эсэлтээ одоо бага байна гэдгээс үүдээд бас жоохон бэрхшээлтэй зүйлүүд бас гардаг л да. Тэгэхээр манайд бол төв судлаа хөгжүүлэх хэрэгтэй, мань судлаа хөгжүүлэх хэрэгтэй, төрөв судлаа хөгжүүлэх хэрэгтэй. Магадгүй одоо жишээлбэл мэргэжлийн санскрит хэлний мэргэжилтэй хүмүүсийг бэлдэж явах хэрэгтэй. Одоо хүртэл бид нар жишээлбэл согод бичиг судалдаг согод судлаач хүн байхгүй. Монгол нутагт согод бичиг байгаад идэг. За тэгтэл Монголд бол яг жинхэнэ нарийн мэргэжсэн араб хэлний хүн байна уу? Одоо жишээлбэл 1974 онд төгссөн одоо алтан гэдэг хүн маань багш маань төрд гарлаа. Тэгвэл одоо жишээлбэл араб хэлний багш байна уу гэж үзэхэд маань Арежа багш бол одоо бэлтгэдэл ажиллаж л байл та. Тэгвэл цөөхөн байх жишээтэй. Тэгвэл перс удаач хэрэгтэй гэдэл одоо ингээ энэ талаас аваад үзэх юм бол яхахгүй бид нар одоо хэтэрхий явцураад одоо жишээлбэл Солонгос, Япон, Хятад гэдэг мэргэжлийг англи тэгээд болоо гэж үзэж болохгүй юм шиг байна. Тэгэхээр орчин үед бол яг хөвгтэй зэрэг төр засгийн зүгээс бодлоготойгоор одоо жишээлбэл сургах өөрөөр хэлбэл төрийн бодлогын хүрээнд бол боловсон хүчний бэлтгэж явах шаардлагатай юм шиг. Жишээлбэл одоо манайд бол физикийн мэргэжлийн хүмүүс цөөхөрч байна, математикийн мэргэжлийн хүмүүс цөөхөрч байна, нарийн мэргэжлийн хүмүүст одоо эхлэлт ирэх нь бол багасч байна. Нарийн төвхтэй мэргэжлүүдээс хүмүүс цухтах хандлагатай. Тэгэхээр орчин үеийн бас нэг буруу тал нь бол яг хүн сонгох эрхэн чөлөөтэй байж болно. Гэхдээ одоо цөөхөн ч гэсэн тэр оюутнуудад бол бид нар мэдлэг олгож тэрүүгээрээ дамжуулж магадгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа эргээд нөгөө мэргэжил сэргээд ирэхэд бид нарт боловсон хүчний дутагталд орчихсон. Дахиад гаднаас мэргэжилтэн хүслэг тийм шаардлага гарахыг үсэхгүй. Тэгэхээр бол хэтэрхий одоо чөлөөт гэхээсээ илүү Монгол улсыг сургуулж гэдэг утгаараа ер нь Монгол улсад хэрэгтэй боловсон хүчнүүдийг бол тодорхой хэмжээнд бол төрийн бодлогоор бэлтгэж идэг. Тэрнээс бол одоо Монгол улсыг сургуулж гэдэг чинь зүгээр нэг мэргэжилтийн бэлтгэл үйлдвэрлэж идэг. Эрэлт хэрэгцээ багтсан л үйлдвэрлээд байх хэрэг биш. Тэрнийхээ эсрэг
одоо боломжийн мэргэжлүүдийг гүнзгий ирэмжүүлэх нь чухал байна л да. Тэгтэл манайд бол одоо ээж нөхөр зүгээр чөлөөтэй тавьчихсан. Тэгэхээр эрэлтэн байгаа давал эсүүдээ эрэлт байхгүй бол бараг хаагдана гэдэг. Тэгэхээр бол энэ нэг шинжлэх ухааны талаас жоох өчөөд тогтолтой юм зүйл байна л да. Тэгэхээр одоо ингээд та их сайхан энэ их хүчиг энэ тухай одоо тий энэ сайхан дурсгалтай зүйлүүдийг ингээд бидний одоо тий өв хосгүй үнд болсон энэ зүйлүүд ингээд байж идэг тухай нэлээд дэлгэрэнгүй бас ярьлаа л да. Тэгэхээр энэ дурсгалуудаа бид нар яаж одоо танин мэдэж цааш нь хайрлан хамгаалах хэрэгтэй бэ гэдэг талаар та залуучуудтай. Тэгэхээр бид нар бол эхний эхлээд бол соёлын дархлаатай байх хэрэгтэй юм шиг байна. Юу соёлын дархлаа гэдэг. Соёлын дархлаагаа бол бид нар багасруулжаас эхлэх хэрэгтэй. Магадгүй цэцэрлэгээс эхлээд тэгж л зааж иж бид нар соёлын дархлаа бий болгохгүй бол одоо бид нар соёлын дархлаа муутай. Соёлын дархлаа муутай болоод ирэхээр жишээлбэл одоо наад захын гихт бол 18 нас хүрээгүй хүүхдүүдийг гадаадын улс оронд бол сургууль сурах нь бол өчигд тусгалтай юм шиг байна. Өөрөөр хэлбэл Монгол соёлоо төлөвшөөгүй байж хаад өөр соёлд орчдөг, өөр соёл олдог. Тэгээ Монгол соёлоо төлөвшүүлж ижил цааштай. Тэгэхээр бид нарын цаашдын зорилго юу вэ нөхдөд зэрэг ер нь боловсрол соёлын одоо агуулгыг бол өргөн хүрээнд 10 жилээс эхлээд цэцэрлэг, бага сургууль 10 жил тэгээд гүнзгийрүүлж цааштай явах хэрэгтэй. Тэгээд олон нийт ялангуяа одоо телевиз гэдэг юм уу олон нийтийн хүрээнд бол энэ дурсгалуудыг танилцуулсан богино хэмжээний соёлын нэвтрүүлгүүдийг заавалж бэлдэж хүргэж авах шаардлагатай юм шиг байна. Тэгээ бид нар бол судлаачид олон номтой байд нөгөөтгөө хэвлүүлэх мөнгө хайгаад тэгэл одоо явж идэг. Тэгтэл бол бид нар соёлын яам байгуулагдсан одоо дэмжих байлгүй гэж бодож эдгээр төв соёлын дурсгалуудыг жишээлбэл хадны зургийн талаарч гэдэг юм уу ингээл тодорхой хэмжээний мэдлэг өгдөг. Хадны жишээлбэл одоо зургийн хичээл орлоо гэхэд бол бид нар зөвхөн одоо зураг зурх аргын талаар гэхээсээ гадна хатанд ямар зураг байдаг вэ? Энэ мод нь хатанд ийм зургнууд байна. Тэгвэл 21-р зууны хүүхдүүд та нар юу зурх ёстой вэ? Энэ ягаад хатны зураг байгаа гэдгээ тайлбарлаж эхлээд яддаг. Өсөг бичгийн одоо жишээлбэл Монгол бичгийн хичээл орох юм Монгол нутагт байгаа бичгийн дурсгалууд ийм дурсгал гэдэг юм. Тэгэхээр бид нар Монгол бичгийг ягаад сурах ёстой гэдэг талаасаа ч гэдэг юм уу. Энэ агуулга бол нэлээд их нарийн оруулж өгчиж энэ бол цааштай явах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр залуу хүмүүс бол энэ өөрийнхөө тэр цахим мэдээлэлд биш ер нь мэдлэгтэй болох хэрэгтэй. Мэдлэгтэй болохын тулд шинжлэх ухааны байгууллагуудаас хэвлэлж байгаа ном бүтээлийг олох, шинжлэх ухааны байгууллагууд нь эргээд ард түмдээ зориулсан одоо шинжлэх ухааны байгууллагын вебсайтууд ажиллуулах. Вебсайтууд ажиллуулъя гэдэг ихээр нөгөө мөнгөний төлж чаддгүй. Мөнгөний төлж чадахгүй болоод ирэхээр нөгөө шинжлэх ухааны байгууллагууд нь вебсайт ажилтаа ажиллуулж чаддаггүй. За судлаачид гэтэл одоо та нар бодоод үзэлтэй манай одоо судлаач гэгчл одоо хамгийн дээд зэргийн сайд судлаач л бараг сая хэдэн зуун төгрөг авчих шít. Хамгийн тэгтэл 450-аас эхлээл ингээл 450 мянган төгрөг юм уу 500 мянган төгрөг аваад өнөөдөр судалгаа хийгээд явж байгаа тэр хүмүүсийг бол зарим хүмүүс бол галзуу солиотол гэсээр арга байхгүй. Тэгтэл бол өнөөдөр амжиргааны түвшин ямар байгаа вэ те. Тэгтэл бол тийм хүмүүс нь тэгэл одоо вебсайтад юм байрлуулад өөрийнхөө өмнөөс мөнгө гаргаад явна гэдэг байхгүй. Эхнэх судлаачид бараг л зарим одоо миний хувьд бол тийм л гэдэг. Заримдаа бол хувийн хасан мөнгө гаргаад явахаас өөр аргагүй шүү дээ. Тэр чинь улсаас тэр болгоо мөнгө төгрөг олдоод байхгүй. Тэгэхээр бол тэгэл янз бүрийн аргаар явдаг. Тэгэхээр бид нар яах ёстой гэхээр бол энэ соёлын бодлогын хүрээнд та нар шиг юм усууд бол тодорхой нэг хүмжээнд яг энэ чигээр мэрэгдсэн хүмүүсийг дамжуулж олон түмд одоо жишээлбэл одоо хадны зургаар дамжсан хүмнийг дамжуулаад хадны зургийн төв соёлын талаар яриулж контент хийж тэрүүгээ тараах. За тэрнээс гадна одоо бичих үсгч гэдэг юм уу. За тэрнээс гадна одоо өвлжин мөршийн соёл, за хүннөгийн соёл, за тэгэл буган чулууны соёл гэдэг юм. Энэ соёлуудаа ингээ энэ мэтэр бол цуурлаар одоо хичээл залгадаг ч юм уу. Ийм байдлаар л хэмжиж бид нар хөрөх юм шиг байна. Тэгэхээр хүн бол соёлын дархлаа бүтээх хэрэгтэй. Соёлын дархлаагаа бүтээхэд бол өөрийнхөө соёлыг зөв таньж мэдэх хэрэгтэй. Буруу мэдээлэл шинжлэх ухааны үндэстэй зөв тань мэдж хэрэгтэй. Тэгээд тэрнийг бол зөв тайлбарладаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгэл тэр нь бол цаашаа буруу тайлбарлах юм бол өнөөдөр одоо хүн монголчууд яадаг хөхтэй зэрэг бас нэг буруу тайлбар залуу мэдэхгүйгээ мэдэгдүүлэхгүй тулд явдаг. Мэдэхгүй хүн болвол мэдж авахын тулд хүн явах ёстой. Тэгтэл бол орчин үеийн залуучуудын хандлага мэдэхгүй мөртлөө мэдэмх хэрдэг. Тийм учраас дашвалар нэгэнтэй хэлсэн байдаг шүү дээ. Тайзан дээр отель өгөөд танхим дүүр нь илжиг олёлтно гэж. Отелийн өгч байгаа тэр эмгэгтэй шалтгааныг огт ойлгохгүй. Соёлтой харагдаханд вау гэж алгаа ташаа сууж байгаа. Гэхдээ мөн чанар нь бол юу гэж нөхөр өөрийгөө соёлтой харагдуулж байгаа болохоос биш цаад нь тэр учир шалтгааныг огт ойлгохгүй. Тэгтэнтэй адилхан манайх нь бол яадаг өө Монголын төгөө мэдэн штэ гэдэг. Монголынхаа юу мэдэн штэ гэдэг. Яг ачаа дээр аваад үзвэл жишээлбэл монголчууд маань
одоо Хүннүү хөрөнгө хязаа байгуулагдсан, Сиамбе гэдэг уу Сүмб гэдэг хязаа байгуулагдсан. За тэгвэл одоо жишээлбэл Сиамбе гэдэг үний талаар одоо манайхан Хятадын Шанхайд хэвлэгдсэн тол дороо очоод одоо бүсний арал гэсэн утгатай гэж тайлбарласан. Тэгвэл Сиамбе одоо тэр одоо жишээлбэл Сингэ гэдэг өгтөй холбогдох. Арслангийн одоо төвдөр Сингэ гэдэг. Тэгэхээр арслантай бүсдүүдэг учраас бол тэр тийм хэлсэн гэдэг. Гэтэл бол Сингэ буюу арслан гэдэг Сингапур гэдэг нь арслангийн зулцэг гэсэн гэл үг гээл яддаг шүү дээ. Гэтэл бол тэр үнэхээр Сиамбе гэдэг нь бол тэр Сингэ гэдэг төвөгтэй холбогдохгүй гэдэг нь Аз захын маань мэдээл Сиамбе хэд онд байгуулагдаа. Тэгээд Тоба Бэй гэж улс ялаа, дараад нь Жужаанууд нь ялаа, дараад төрүүдний ялаа гэдэг ингээд он цагийн дараалал тодорхой хэмжээний өөрөө Монгол хүн төрсөн бол төрсний хувьд Монголынхаа төвийг тодорхой хэмжээгээр мэдчих ёстой. Заавалчгүй заалах биш. Тэгээд тэр үеийн одоо сүв төгс соёлын ямар тусгал байдгийг мэдчих юм бол уг нь боломж юм байхгүй. Тэгтэл манайд бол тийм системтэй мэдлэг аавна гэдэг юм уу, системтэй тийм дараалтай юмнуудыг манай залуучууд бага мэддэг. Тэгээд нөгөө түүхээ тэр болго нарийн заадаггүй. Түүхээ бол өөрийн хүний түүх юм шиг заадаг. Өөрийнхөө түүхийг өөрийн юм шиг зааж чаддаг бас нэг тал байна л та. Тэгэхээр өөрийнхөө түүхийг бол бид нар мэдэх ёстой. Өөрийнхөө түүхийг мэднэхээр өөрийнхөө 7 үе хэлэх гэж байгаа юм шиг л та. Монголчууд мундаг юм болохоор 7 үед болоод их тийм цус үлдэж байгаа. Тэгэхээр 7 үед бол дотор цус үлдэнэ гэдэг юм. Тийм учраас 7 үе гэдэггүй. Тэгэхээр өөрийнхөө 7 үе түүхийг мэдчихэж дотор цус үлдэхгүй 8 үедээ гэрлэхгүй тэгээд 9 үедээ гэрлэж шин. Тэнтэй адилханаар бол энэ түүх соёлынхаа зүйлийг бол 7 үе мэддэгтэй адилхан. За мэдэх хэрэгтэй. Тэгэхээр манайхан 7 үе мэддэг хүн байхгүй л. Тэгэхээр 3 үе мэддэг гэж. Ядаж 3 үе мэднэ гэх юм бол богдхаант Монгол улсын түүх, их Монгол улсынхаа түүхийг мэдэх хэрэгтэй. Явган улсынхаа түүхийг бол мэдчих шаардлагатай болж байна. Тэгэхээр бид нар бол Монгол хүн болж төрсний хувьд, Монгол орныороо бахархын хувьд өөрийнхөө соёлыг мэдчих хэрэгтэй. Өртөөсөө соёлоо мэдчих. Соёлоо мэдэл ирэхэд энэ ямар учиртай юм, энэ ямар хөшөө ингээд тэрний ямар холбогдолтой ингээд цаашаа болоод тэр соёл утгах болно шүү дээ. Тэгтэл бол тэр соёл яадаг вэ? Өө нэг чулуу байж л идэг. Аны хадчтай хад байж лээдгийн тэгвэл хад үед ингээд үл тоогоод байвал тэр чинь болох шүү. Тэгтэл тэр үнэн цэнийг нь бол ойлгуулад хүнд хэлээд эн чинь тийм гайхалтай ингээд тэгж мэдвэл болно л. Тэгэхээр манайхны нэг тал нь сөрөг тал нь юу вэ нөхөр өөрийнхөө юм үүсгэж өрөөлийн соёлыг багтах тийм нэг чиглэл ажиглагдаад. Ястай японууд гайхамшигтай гэдэг. Жишээл Грекийн соёлууд тэр дундад зүүн одоо цэрэг мандалтай үе уран зураг гайхамшигтай нүдийг ямар гайхамшигтай зураг байгээд идэг. Тэгтэл яг мөн ч нартай тэр одоо жишээлбэл одоо Шинжаан уйгарт байдаг тэр бунхан агуйн зургнууд дотор хадын одоо жишээл бунхан агуйн дотор бурхны яаж дүржүүд нүдийг хэрхэн дүрсэлж өгöd аваад үзэл тийм зурнууд байгаа шүү дээ. Тэгэхээр бол бусдыг ихээсээ илүү эхлээд өөрийнхөө соёлыг таньж мэдээд өөрөө таньж мэдээд мэдхийн явах хэрэгтэй шүү. Тэгжиж л бид нар бол яг таны наад чинь бид хоёр бол манай багийн зүгээс манай Эрдэнэ жаргал бас Америкт байгаа. Бид тэдийн зүгээс яа харахгүй санал нэг байна. Яагаад гэвэл бид нар яг л тэр энэ хилээд байгаа бид нар өөрснөө таньж мэдэх хэрэгтэй юм байна. Ач холбогдол өгөх ёстой юм байна. Мэдгүй зүйлүүд байгаа юм байна. Тэр мэдэж аваад цааш нь түгээн дэлгэрүүлэх гэдэг үүднээс цаг заваа зориулж энэ үйл ажиллагааг явуулдаг юм аа. Тэгээд 7 хоног болгоны 3 дахь өдөр 19 цагаас ингээ Эрдэнэтийн судлаачдыгаа урьж оруулаад өөрснийхөө судалгааны чиглэлийн дагуу юмнуудыг ингээд одоо тий олон жилийн энэ хүний 20 жилийн ажлыг жишээлбэл бид нар нэг 2хан цаг 30 минутанд багтаагаад аль болох яриулахыг хичээж байгаа ч энэ бол багтах зүйл бол биш. Тий цаахан энэ яриа бас өгж байгаа бас талархаж байна. Тэгээд мэдээ зөвшөөр гэдэг бол үнэхээр чухал. Мэдхгүй байгаа гэдгээ бид нэр хүлээн зөвшөөрсөн байгаа. Тэгээд мэдхгүй хүлээн зөвшөөрнө гэдэг чинь урагшлаж дэвшгийн шинж гэж юм. Бид нар яг тийм учраас таны тэр саяны хэлсэн үг бол өстой үнэхээр чухал байна. Мэдхгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд тэгээд мэдхийн төлөө хичээх хэрэгтэй. Тийм ээ. Одоо бидний цаг ерөнхийдөө юу яаж вэ? Өндөрлөг тодорхой явж байгаа учраас өдөрчнөөсөө асуултаа тийм ээ. Үзэгчдээ тэгээд ерөнхийдөө таны судалгааны ажилд амжилт хүссэн баяр хүргэсэн юмнууд байна л да. За тийм амжилт. Тэгэхээр энд хэлж хооронд болоод юу нөхөр ер нь аливаа зүйлийг бол авах гих ухаанаар хандах хэрэгтэй. Юмыг бол авах гих ухаанаа гэдэг нь бол монголчуудын сайхан үг байна шүү дээ. Аливаа юмд бол авах гих ухаанаар хандж явах хэрэгтэй. Тэгэхээр юм болгоныг бол одоо бурхан багшийн сургаал гэдэг юм уу зарлиг загтал гэдэг ч гэдэг юм уу тэр шиг биш. Ер нь бол хэрэгтэй зүйлээ авч чаддаг байх хэрэгтэй. Лам ламын уншлага өөр гэдэг шиг судлаач болгоны одоо яриа болгоно өөр судлаач болгоно өөр талаас харж ирсэн байдаг. Тэгэхээр бол судлаачийг зарим хүмүүс буруутгаад байдаг. Тэр хүн тэгж ярих чи ингэж ярьдаг бол тэгвэл бол би наад талаас хараад ярьсан гэж болно. Тэр хүн нөгөө юмны хой талд нь очиод ард талд нь ямар байгаа талаас ярьсан байж болно шүү дээ. Тэгэхээр энийг бол тав өх маань
одоо сонсож байгаа хүмүүс маань зөв ойлгох байхаа гэж бодож байна. Тэр юм бол олон талтай шүү дээ. Тэгэхээр бол та бүхэн маань авах гэхийн ухаанаар хандараа. Миний ярьсан зүйлд бол мэдээж алдаж байсан зүйлүүдээс байж магадгүй. Тийм учраас та бүхнийг одоо бас ойлгох байхаа гэж бодож байна. Харин тийм байна. За тэгээ энд нэг асуулт гэхээс илүү амжилт хүссэн юмнууд л их байгаад байна. Тэгтээ тэр нэг өрүүн бичгийн төв энэ нэг бол нэгдүгээр ярьлаа л да. Ер нь бол манай түүх юм уу Туркийн түүх юм уу гэдэг ингээл асууж байна. Өрүүн бичгийн түүх гэдэг бол төргийн түүх юм уу? Өрүүн бичгийн түүх гэдэг бол монголчуудын буюу дэлхийн одоо Төв Азийн өндөрлөгт байжсэн тийм улсуудын түүх шүү дээ. Өрүүн бичиг бол зөвхөн Монголоос гадна жишээлбэл Казахстан нутгаас олдно. За Киргизийн нутгаас олдож ийн уулын алтаа гэдэг орны алтаагаас олдно. Шинжаан уйгурын өөртөө зас хорноос олдно. За тэрнээс гадна одоо өөр Монголын нутгаас олдно. Тэгэхээр бол энэ Төв Азийн өндөрлөгт оршин тогтнож байсан эртний түрэг угсаат улсууд нь тухайн үед хэрэглэж байсан болохоос биш яг төргийн түүх гэж үзэж болохгүй. Энэ бол Төв Азийн түүхэнд байсан өөрөөр хэлбэл 6-аас 7 дугаар зууны үед хэрэглэж байсан нэг соёлын баримт юм аа. Тэрний хэл нь бол эртний түрэг хэлээр байна. Тэгээд тэрнийг бол бид нар цаашаа судлах болохоос биш энэ бол Туркийн түүх гэдэг юм уу түрэг үсэг гэдэг үтнээсээ бас үзэж болохгүй гэж би боддог. Тийм учраас би бол Монголын өргөн бичгийн тусгалууд гэдэг. Монголын өргөн бичгийн тусгал гэдэг нэрийг яагаад гаргасан юм бэ гэвэл одоо Шинжаанаас олж байгаа өргөн бичгээс ямар ялгаатай, Киргизээс олж байгаа өргөн бичгээс ямар ялгаатай, Казахстаны нутгаас олж байгаа өргөн бичгийн тусгалтаас ямар ялгаатай гэдгийг бол ялгаж тодорхойлохын тухайд ингэж ярьж байгаа. Зарим хүмүүс бол эртний түрэг бичиг гэдэг л да. Зарим нь орхон бичиг гэдэг. Тэгэхээр бол орхон жижиг бай, түрэг бичигч бай, өргөн бичигч бай эдгээр бүгдээрээ 6-аас 7 дугаар зууны үеийн Төв Азийн өндөрлөлт байсан нэгэн соёлын одоо баталгаа басна юм дурсгал юм. Тийм учраас бол энийг бол заавалч одоо түрктэй холбогдуулаад тайлбарлаад байх юм. Орчин цагийн түрк хүмүүстэй холбогдуулах нь бол очиж дутагтай зүйл дээ. Та нэр яг тэр Монголын нэг өргөн бичгийн юуны тухай нэг ном гэдгсэн шүү дээ. Тэр ном чинь танд ойр байна уу? Тий. Яхаа сүүлийн үед бол Монголын өргөн бичгийн тусгалтай холбоотой зүгээр хэд хэдэн ном гарлаа л да. За энэ ном дотоос бол нэг ийм нэг ном байгаа. За энэ бол Монголын энэ англи-монгол гаргасан нэг каталог бүтээл юм да. Монголын өргөн бичгийн баг дурсгал гэдэг. За энэ дотор бол Монгол нутгаас олдсон дурсгалуудыг бол ерөнхийдөө нэг оруулчихсан. Одоо жишээлбэл одоо энэ гарчгийн арах юм бол нэг иймэрхүү англи-монгол хоёр хэдээр гаргасан ийм дурсгалаа номнууд байгаа. Энэ Монгол нутгаас олдсон өргөн бичгийн дурсгалуудыг бол ер нь л бараг одоо 2016 он хүртэлх байдлаар олдсон бүх дурсгалуудыг одоо ингээд гаргачихсан байгаа. Жишээлбэл одоо тэгэхээр энэ ингэсэн үг одоо манай энэ бүх аймагуудад энэ дурсгал байна тий? Энэ бол Монгол нутгаас бол нийтдээ нэг 21 аймагаас 3 аймагт л байхгүй байна да. Тэрнээс бусад аймагуд бол энэ бичгийн дурсгал бол олон хоонцод байна. Гэхдээ голчлон байгаа газрууд гэх юм бол Архангай байна. За дараад нь бол Баян хонгор байна. За тэгээд дараад нь бол Баян үлгий, Говьалтай, Өвнөгов аймгийн нутгад бол ягаад Өвнөгов аймгийн нутгад их байна вэ гэхээр зэрэг энэ дурсгал чинь ерөнхийдөө юу байхгүй юу? Өвнөгов аймгийн нутагт тэгэхээр энэ говьроод орчдөг зам байсан уйгрын үед. Жишээлбэл уйгрын үед бол Андуун шаны бослог гаргаад 5 улсыг оройтуулсан. Тэр үед бол цэрэг давталгаж ирсэн. Тэр зам дагуу ичсэн байгаа. Тэгэхээр энэ өргөн бичгийн тусгал тэр зам. За Говьалтай Баян хонгор зам руу яагаад байна вэ гэхээр одоо уйгрын их нийслэл уйгрын тэр үед бол том хот байсан. Худалдааны том төв байсан. Одоо жишээл Бишбалыг хот гэж байсан. Одоо Турфаны газар. Турфан гэдэг манайхан Хятад Турфан, манайхан бол Турман гэж нэрлэдэг. Тэгээд дуу хүртэл байдаг юм. Тур Монголын тулаа, яасан урдан тулаа вэ? Тунчиг ухаантай миний дүү, яасан сайхан дүү вэ гэдэг дуу байдаг байхгүй. Тэгээд манайхан Хятад Турфан гэдэг Турфан болсон. Тэр хүндэд байдаг тэр Турфан хүртэл газрах явсан тийм зам. Одоогийн авцаан дагуу тийм нэг хэсэг тусгалаад байна. Тэр нь бол Баян хонгороос гараад тэгээд цаашаага Говьалтаар бол Говьалтаагаас Баян үлгийн ховдоор бол тэгээд хил даваа явдаг. Тэр зам дагуу байх жишээ. Тэгэхээр тэр зам дагуу байгаа учраас их хөвчлэн аян замын тэмдэглэлийн шин чанартай тийм тусгалууд бол зам дагуу байж байна л да. Энэ асуулт гарч ирсэн байна л да. Сайн байна уу багшаа? Бичигт хавцлын бичээсийн тухай нэмж дурдж өгнө үү гэсэн байна. За бичигт хавцлын бичээс гэдэг нь бол Төв Сүхбаатар аймгийн Төвшин Сүрээ сумын нутагт байдаг л да. Тэр Төвшин Сүрээ сумын нутагт байдаг дөрвөлжин бичгийн тусгал байна. За тэр дөрвөлжин бичгийн тусгал дотор бол хамгийн анх бид нар бол Яндан Жинцийн одоо Жинчиг бод багш маань байлаа. Бурхан болсон тэрхүү нь бол энэ бичээсээ уншаад судалсан. Монгол нутагт байдаг бол
маш их цөөхөн тоон одоо зөвлөмжийн туслах цөөхөн л дөө. Тэн дотроос бол одоо энэ хэрэглэнэ бүхий тэгээд хэрлэн голын нэрийг анх тэмдэглэсэн тийм нэг дурсгал байгаа. Уг нь бол зөвнүүд нь байгаа биэнд бас тодорхой хэмжээгээр цагийн мөршилээс болоод үзүүлж чадахгүй. За тэрнээс гадна бол тэр сонгогдсон Монгол бичгийн өмнөх үеийн бол 10-аад бичиг тэнд байгаа. Тэр бичигт хавцалт бол нэлээд олон дурсгал байдаг. За тэр дөрвөлжин бичиг нь тэнднээс наашаа явангууд бол бухт толгой гэж хадвэ. Тэр хатан дээр бол манжин үеийн бичиг байдаг. За баяр сайхан багш бол энэ манжин үеийн бичгийн дурсгалуудыг бол уншиж тавьсан. Тэр бичигт хавцал. За тэгээд тэр бухт толгойн бичээсийн талаараа манай тэр баяр сайхан багш Магсар Жавын баяр сайхан багш гэдэг одоо Япон улсад ажиллаж байгаа. Тэр Жинчи багш маань хоёр судалгааны бүтээл төрүүлсэн байна. Тэр бол Монголын түүхэнд байгаа юм энэ дэлгэр ханга агуулгын орчин байгаа энэ одоо дөрвөлжин бичгийн дурсгалуудыг Монгол бичгийн дурсгалуудыг бүр нарийжлан тухайлан судлах ёстой юм шиг байна. Бид нарт бол энэ зүйл бол бас байгаа. Бичиг тавцал гэхээр бол олон бичиг тавцал байгаа л да. Би тэр бичиг тавцлыг хэлсэн болов гэж бодож энэ дөрвөлжин бичгийн дурсгалтай. Зөв. Тэгээ одоо тэгээ манай бичиг үсгийн одоо энэ олон бараг 20-д ийм дурсгалтай одоо бид нар хэрэгжилж байсан их бичиг байна шүү дээ. Эндээс одоо Монгол бичгэл бол бидний одоо хүртэл хэрэгжилж байгаа энэ цаг хугацааны шалгуурыг давсан бичиг юм а да. Тэгээ Монгол бичиг бол одоо харахгүй тийм юм л да. За яг Монгол бичгийн гал үүслийг бол уйгуруудаас авсан гэдэг үздэг, худам гээл ярьдаг. Энэ бол яг зүгээр шадарсан багшны бичснээр бол яг 5 дугаар зууны үеэс бол согод хэлэндээ согдуудаас уйгур монголчууд хоёулаа л одоо тэр бичгийг хэрэглэж байсан гэж үздэг. Энэ бол яг харахгүй зүйтэй саналаа гэж ингэж би боддгийг. Тэр бол яг харахгүй мөн баха гэж. За тэгэхээр бол тэр монгол бичгээс гадна бол монгол хэлний дурсгалын хувьд аваад үзэх юм бол хамгийн эртнийх нь тэр одоо жишээлбэл Хорцбаатар гоон судлаж гаргасан тэр хүйс толгойн бичээс байгаа. Брахми бичиг, Хорштой ойлбор гэдэг. Тэр хүйс толгойн бичиг нь бол Титер Маве гэдэг хүн бол Германы нэрт одоо Брахмис бичих судалдаг хүн л дээ. Тэр хүн бол 2012 онд энэ монгол хэл аялгаутай байж магадгүй гэж ингэж гаргасан байдаг. За дараад нь бол Мехмед Элзед Улмес гэдэг Турки эрдэмтэн Александр Вовин гэдэг Францаас авч байгаа. Уг нь Оросын Ленинград хот одоо Санкт Петербургт байсан тэр хүн илээд энэ бичээсийг бас судлаж үзсэн, Түрк талаас үзэх гэж үзсэн. Тэрс үлд нь бол Хорцбаатар гооныг бол монгол хэл аялгаугаар бичсэн бичиг байна гэж таарсан. Тэгэхээр энэс юу харагдаж байна вөхөр монгол хэл аялгаугаар байгаа баримтны юу вэ нөхөд зэрэг үгэнд өсөглөөд байгаа. Тэгэхээр бол төрөг бичгийг бол монголч, өрөн бичгийг бол монголоор уншиж болохгүй байгаа шалтгаан бол тэр төгсгөлүүд нь өөр байна гэсэн үг байхгүй, үйл өгнүүд нь өөр байна гэсэн. Тэгэхээр бол бид нарын хамгийн эртний дурсгал бол одоогоос 1300 тэгээд одоо хамгийн эртний Жужааны үеийн одоо тэр нь бол түргийн 1-р хаан тулсыг толгодох тийм дурсгал байна. Тэгэхээр бол монголчуудын бичиг үсгийн дурсгалыг монгол хэлний дурсгалыг авч үзье гэвэл Чингисийн чулууны бичгээс аль хэдэн дуунаас өмнө болж таарч байгаа. Тэгэхээр бол монголчууд түүхэнд бол ёстой эртний улсууд байна гэдэг нь бол мэдгэж байгаа. Бичигт улсууд, түүх соёлтой улсууд юм аа гэж. Үнэхээр бахархнаар байна л та. Явж байна. Манай монгол судлаач нар бас их сайхан өөрснийхөө юмыг судалдаг хийдэг болсон бэлээ. Ер нь их сайхан зүйлүүд хийгдэж байгаа юм байна. Ингээд ер нь бол цаг маань одоо өндөрлөх гэж байна. Тий одоо ер нь уламжлалт ёсороо бид нар зочин оролцогч судлаачаас нийт үзэж байгаа үзэгчдийн монгол судлалыг одоо сонирхож байгаа, Монголын түүхээ сонирхож байгаа, язгуурын зүйлээ сонирхож байгаа юм хүмүүстэй зориулаад нэг урайлга үг хэлхийг одоо хэлдэг байгаа. За тэгээд тэр сайхан үг хэлээ. Тийм үү. Тэгэхээр бол энэ одоо сайхан нэвтрүүлгийг зохион байгуулад ингэж одоо монгол үг одоо үеийн үед үргэлжлэх энэ монгол ёс заншлаа, монгол соёлоо, энэ монголоо гэсэн монголоо ярьж байгаа монголын тухай нэвтрүүлгийг үлдээж байгаа та хоёрт танай баг хамт олонд бол юуны өмнө талаарх илэрхийлье. Та нарын үйл бүхэн бүтэж, үйлс бүхэн нь бол дэлгэрч явахын ерөөлөргий. За ингээд дэлгэр сайхан монгол маань мөнхөд оршиж тэгээд энд өсөж төрсөн үр хүүхдэд маань үеийн үед бичиг соёлоод эдэлсэн одоо төрөл тутамдаа сайн багшийн шавнар болсон эрдэнэ номтой тийм л улсуулаасаа дэлхийд монгол хүний одоо оюун ухаан шиг монгол хүний бэлэг суу шиг тийм сайхан зүйл бол ховор. Монгол хүн бол их гайхамшигтай бэлэг суутай олсод. Тэгэхээр энэ ирэх зуунуудад ирэх одоо үеүүдүүд маань манай монголчууд манай Монголын хурсад маань бэлэг оюунаараа хайхулсан бичиг соёлоор багсан тийм л улсууд болоосаа гэж би хүсэж байна. Ингээд та бүхэн сайн сайхныг хүсье. За ерөөсөө болтугай. Таны цаг бас өөрийн хийж байгаа эрдмийн ажил болон шав сургаах ажилд чинь тэгээд ерөнхийдөө бас
энэ Монгол орондоо их сайхан хувь нэмрийг оруулж байгаа энэ үйл ажиллагаанд чинь олон одоо тий шинэ хүмүүсийг төрүүлээсээ энэ хийж байгаа үйл ажиллагаа чи улам дэлгэр болоосай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. За хэлж байна бид нар Жижиг явна. За тэгээд энэ хөө ярилцлагыг маань сонсон суугаа үзэгч сонсогч та бүхэндээ чин сэтгэлийн талархал бас илэрхийлье. Тэгээ бид хэдийн хамтын энэ одоо тий хичээл зүтгэлийн үр дүнд энэ Монгол соёл маань уламжлал маань их сайхан дэлгэр төгөх болтугай бид нар өөр хүүхдүүддээ энийгээ сургах тий захих ийм зүйлтэй болж гин их сайхан байна, сэтгэл их дүүрэн байна. Тэр байтугай дэлхийн давцанд өөрснийгөө таниулах ийм сайхан зүйлтэй юм байна гэдгээрээ бахархаж омогшиж байгаа энэ сайхан мөчийг хамтдаа сууж ингэж өнгөрүүлж байгаад баярлж байна. Ингээд дараагийн удаа дахин уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. За баяртай.